Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Тог подкастын маань 3 дахь дугаар эхэлж байна. Энэ дугаарын зочноор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн 4-р курсын оюутан Буян Далай оролцож байна. Сайн байна. Би яг Буянаа хахад подкастт орооч гэдэг саналыг яг 7 хоногийн өмнө тавьсан. Тэгээд анх яг подкастт оролцооч гэдэг санал хүлээж авахд ямар сэтгэл төрсөн бэ? Яг 7 хоногийн өмнө шүү дээ. 7 хоногийн өмнө. Тэгэл залгаал нэг танихгүй дугаараас залгаал аваад ирсэн чи нэг хөөрхөө Буянаа хаа би номин байна гэл. Тэгээ та подкастт ороод өгөөч гэд. Тэгээ ярихаар нь би ч нэг өмнө бас нөгөө юм подкастт ороод өгөөч гэдэг үгийг зөндөө сонсон байхгүй. Тэгээд яагаад ч юу яадаг гэсэн ингээд цухтагаал ингээд орохгүй ингээд хойшин тавиа за дараа оръё гээл тэгээд яваад байдаг гэсэн. Тэгээд сая чамааг ингээд нөгөө санал тавихад одоо нэрээ төгсөх курс шүү дээ. Нэгдүгээр төгсөх курс, хоёрдугаарт ингээд юм ингээд хойшин тавьсаар хагаад одоо ингээд бас жоохон болохоо байж байна тий. За тэг яагаад бас болохгүй гэж подкастт ороод ингээд ярьж яагаад болохгүй гэж бодоод тэг айгүй тийм баяртайгаар үлээж авсан. Анх яагаад сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгосон бэ? Анх за яг ээшийн дараа нөгөө нэг ямар мэргэжлэр суралцах вэ гэдээ одоо нөгөө нэг бодож байгаа байхгүй. Тэгэл бодож байгаа л хамгийн бага ихчтэйгээ яриад. Тэгээд манай ихч энэ Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүүн энэ хөтөлбөр нь улстай хамгийн сайн юм байна тий тэргүүлдэг юм байна. Тэгээ чи энэ Хүмүүнлэгийн сэтгүүл зүй рүү нэг ороод үзээч гэл тэхгүй. Тэгэхээр би чи за тгий гээл. Тэгэл шууд нөгөө нэг хичээхэн тэр саналыг хүлээж аваад тэгэл орсон доо. Тэгээ түүнээс биш яг нэг юм сэтгүүлч мэргэжилт энэ мэргэжилд яг дурлаад за би яг энэ чиглэлээр одоо тий хоол олж идэв шүү. Энэ мэргэжлэр цаашаага ингээд амьдрын шүү гэж бодож ороогүй. Анх сэтгүүлчээр илсээд ороод ирэхэд ямар одоо сэтгэл төрж исэн бэ? Одоо болохоор нэг оюутнууд айгу цөөхөн орж ирээд байна шүү дээ. Манай техимд. Тухайн үед 21 оны эсрэл дээр манайх чинь 70 гаруй оюутан эхэлж орж ирсэн байгаа байхгүй. Тэгээд им 2 группээр ингэж салгаж ордог. За тэгээд манай групп дотор ингээл Батка Мингевич гэж залуу байдаг гэсэн. Тэгээ бид гуруулах 80 эрэгтэй. Тэгсэн чинь хамгийн ихний хичээлээр орсон чи Оюун Бат өгш орж таарад. Тэгээ би чи нөгөө хүүдийг өмсвөл хамгийн хойдлын ширээн дээр нь очиж суудсан. Байжсэн чи Оюун Бат өгш. За сайн байцгаана уу хүмүүстээ нэтэрэ. За ингэсэн. За багш нь жоохон оцроод ирчлээ уучлаарай. Яарад машина жоохон буруу парклчихлаа. Тэгээ тэр хамгийн хойнуугаа тэр оюутан машин гараад парклчих гээд тэгээ намайг босгодог байхгүй. За тэгэл нөгөө машиныг парклчаал түлхүүрийг нь оруулж ирэл өгвөл. Тэгэл Оюун Бат огч амир инегээл за энэ тэр энэ шүү. За баярлалаа энэ гэл. Тэгэл дараагийнх нь хичээлээс ингээл дагийн багш энэ гэл ингээл багш нартайгаа танилцаал. Тэгсэн чинь манай 3 багшийн нэг тийм нийтлэг шинжин тийм оюутнуудтайгаа тийм айгуу гоё нээлттэй. Найзрахах үедээ найзрахаж чаддаг те яг тийм багшаа байхад бас байж чаддаг нэг тийм гоё ямар зан чанар хиймтэй те нэг тийм гурууланд нь байдаг нэг тийм гоё өгөгдөл тийм чадвар байгаад байгаа байхгүй. За тэгээд багш нар нь ямар гоё юм гэж эхлээ бодож жоод тэгсэн чи дараа нь болохоор ингээд манайх чинь нэг тийм гоё спорт өдрөлөө гэдэргээл айгүй гоё арга хэмжээний зохион байгуулдаг шүү дээ. За тэгэл спорт өдрөлөг байна, алтан үзэг наадам байна гэдэг. Тэгээд алтан үзэг наадам дээр тэгээд тэр спорт өдрөлөг дээр нөгөө нэг техмийн хаан лаг мундаг гоё ах эгч нарыг мэдчихэж байгаа те. Өө манай техмд чи ийм гоё ах эгч нар байдаг байсан юм. Үүх нь учрал ах чи манай техм юм уу? Анх ах чи манайх юм уу? Энэ Монгол комьюнити пүүж ах чи манайх юм ба шүү дээ. Нөгөө үед дээр чинь бүр улаан бахархаал. Тэгээ нөхөн амтнд чи нөгөө ээж мэж чи очи хэлнэ би чи. Өө манай техм чи лаг хүмүүсийг гаргадаг шүү дээ те. Манай төгсөгч нар чи эдгээр юм байлээ шүү дээ. Тэгээ нөгөө нэг юм лаг техм гой төгсөгч нарыг гаргадаг, багш нар нь гоё. За тэгээ нөгөө нэгдүгээр курсын оюутнуудыг чинь бас дараагийн хардаг юм нөгөө нэг гоё ах эгч нар байгаа шүү дээ.
Тэгсэн чинь нөгөө ах эгчнэр нь гоё. Нөгөө Балжика ахын ангийнхан, Уугна ахын ангийнхан тэр зулаагч даваах гэдэг. Гоё. Тэгээд тэрнээс дээшээ нэг мөнхчин гэдэг одоо хамгийн нэр нь тод үлдсэн байна та. Нэг мөнхчийн их чигээд айгу ааштай их гэдэг байгаа. Манайхан хүслээ идрэл тэгээд байгаа. Би бол анх харахад бол тэр мөнхчийн ихч бол айгу хөөрхөн нэг тийм хүүхдэрхүү царайтай нэг хөөрхч байсан байхгүй. Тэгэл тэдний ангийнхан чинь ингээл за нэгийнхээ алтан үзэгдээ идэвхтэй оролцоорой гэтэргээл айгу хөөрхөн тэгэл ингээл урайлж ингээл яваад. Тэгээ чээс агч нар бас доошогоо дүүнэртэйгээ айгу тийм ойрхон байт юм байна. Стал гоё тийм биш. Тэгэл бодож ийсэн дөө. Гоё сэтгэлтэй. Анхны сэтгэл бол тийм бол өстой гоё. Алтан үзэгт хамгийн анх ямар бүтээлээр оролцож исэн бэ? Ер нь би гэлтгөө ер нь нийтээрээ тийм баха нөгөө нийтлэлээс эхэлж гэнэ үү те 2 дугаар курс. Эхний 1 дугаар курстэй чи бид нар чи нөгөө нэг ухтагч хийдэг шүү дээ те. Ухтагч хийгээ бүтээл явуулдаг. Хэрвээ сайн дураараа нийтлэл энэ төр бичих юм бол яг явуулж болно гэдэг. Тэгээд Дагийн магшийн хичээлийн хүрээнд гэх юм уу яг нийтлэл бичих тийм. Тэгээд тэр бичсэн нийтлэлээр дүнгээ гаргуулна, дүнгээ тооцоолно гэдэг нэг. Тэгээд би чин сайхан гар нөгөө нэг нийтлэлээ бичнэ гэж яагаад тулгаад нөгөө нэг бараг нөгөө нэг алтан үзэг болохоос 3-7 хоногийн өмнө л дүнгэж нийтлэлийнхаа санааг Дагийн магш тарьж байгаа байхгүй тий. Тэгэл тулгаад ингээд тулгаад хийсэн чинь Дагийн магш цаа чи ингээд хөдөө амьдрал байна тий гэдэг талаас нь юм гоё нийтлэл бичиж. За тэгэл яг тэгэл бас сайхан гар бас нийтлэлээ бичихгүй яваа л байсан. Энэ санаагаа олцоод. Тэгээ яг 7 хоног үлдсэн байхад нь би за өстой болохоо байлаа дунд говьроо явсан байхгүй. За тэгэл дунд говьроо очиод тэр нөгөө мөнх баяр гээд малчнаас очиж яриа аваад. За тэгээд амьдрал хотод биш хотонд байна гэдэг нийтлэл бичээд за тэг алтан үзгээр эхний хорд тэ шилдэг хор шалгарлаа нийтлэлийн төрлөөр. Тэгээ би чинь сайхан гар очоогүй. Тэр шагнал гардуулах тэр нийтлэл өгөө явуулсан. Тэгтээ угаасаа яаж ч утсан тэгээд юм яаруу санд руу бичээд ингээ явуулсан нийтлэл яаж байранд орох вэ гэж бодсон юм уу одоо. Тэгээ ямар ч байсан очоогүй байхгүй. Тэгээд яг нөгөө нэг сайхан унтаа байжсэн чи бэлгүүнээ гэж манай бэлгүүн ахыхаа мэдэн шүү дээ. Манай ингээ бэлгүүнээ над руу за баяр хүргээ андаа гээл ороод ирэхгүй. Тэгэл залгаал ороод ирнэ. Яасан гэсэн чинь чиний нийтлэл чи юу ятсан биш үү? Шилдэг ойрд орцсон байж тэгээд. Минийх үү гэж би гайхаад. Тийм чи чинь амьдрал хотод биш хотонд байна гэдэг нийтлэл бичсэн юм байж тэн тэр гэл. Өө тийм шүү дээ тийм гэл. Тэгээ нөгөө баярлаад. Тэгээ тэрний өмнөхөн нийтлэлээ зүгээр нэг хальт яг алтан үзгийн бүтээл өгөх өмнөх хоногт нь би Дагийн магш шалгуулсан чи Дагийн магш өө чи яасан хөөрхөн бичтэй гэдэг тэгжсэн байхгүй. Тэгээд би чинь зүгээр миний нэг урмыг бодож ийн гэж бодсон. Урмал бодож байгаа юм байна да багш маань. Тэгсэн чи хөөрхөн миний тэр нийтлэл ялчгүй дээшээгээ явцсан байдаг. Айгуу гоё. Тэр миний хамгийн үн цэнтэй шагнал гэх юм уу? Одоо яг энэ нийтлэл хамгийн анхны гэдэг утгаараа энэ сэтгүүлч мэрэгчлэр суралцаад айгуу гоё санагддаг юм миний хувьд. Тэгээд нөгөө Оюнбат огш чинь чи юуг нийтлэлийнхаа гарчгийг ямар лаг өгцөө. Тэгэл гэл айгуу гоё тийм гоё хүнд ингээд үнэлэгдэж байгаа хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэдрэмж авахарч айгуу сайхан юм билээ. Тэг хамгийн анх тэр нийтлэлийн төрлөөр тэгж оролцож байсан юм. Дундгов аймаг руу яагаад явахар шийдсэн бэ? Их сурвалжаа одоо яг яаж болсон бэ? Нийтлэлээ бичгээд. Одоо нөгөө нэг би чи нөгөө ховдыг байхгүй юу? Ховдих тэгээд ховд руу нөгөө аль болох нөгөө хүн чи нөгөө өөрийнх нь танил талаас айдаг юм билээ шүү дээ. Тэгэл би чи өөрөө нэгдүгээрт айгу бүрэг ичимхий хүнтэй шууд нэг юм. За энэ хүнээс яриа авчий гэл нэг ингээл бодоод ингээд хийж чадахгүй нэг тийм жоох ичимхий нэрлэхүү гэх юм уу. Тэгж жагаад ховдод ч манай ах дүүнэр байдаг. Тэгээд ховдоос ингээл ах дүүнрээрээ хайлгаж байгаа нэг хүн олчих ихээр би ховдод очиж чадахгүй те 1500 км-ийг туулж чадахгүй. За тэгсэн чинь нэг манай хүргэн ах чинь дунд говь байхгүй. Тэгээ манай хүргэн ах за манай нэг юм ах байдаг юм аа. Тэ мөнх баяр гэдэг ах байдаг. За чи тэндээс очиод тийш яваа дунд говь руу яваад очиод
очиод нөгөө яриа авчих тэр хүнээс гэдэг. Тэгэл ёстой л нөгөө нэг гүүч гэж хэлээгүй, зааж гэж хэлээгүй. Тэгэл маргааш нь тэгээ шууд дахиад л явсандаа тэгээ манай их чидэр чи гайхдаг намайг. Үчи чин явцсан юм уу гэд. Явцсан ш тэгээд үчи чин баяртаа байхгүй явчихдаг юм. За тэгээ унаа мунаа хаанаас олоо өдр. Тэгэл ярьжсэн. Би чинь саас гинтийнхэн гэдэг шиг бас гинт бодоол гинтл шийдвэр гаргачаад идэг нэг тийм талтай. Тэгээд хөдөө яг айлдаа очиод яг юу болсон бэ? Айлдаа очиод за тэгэл хамгийн эхлээл нөгөө даргоноос ч хөдөлж байгаа маа тийш ч тэ дундуур руу яваал. За тэгэл нөгөө яг 10 удаг гэдэг газар дээр очиод тэгээд байжсэн чинь нөгөө мөнх хоёр гээд ахын дугаарыг нь надад өгсөн. За би ахаа би очиж шүү гэд би нөгөө Бадрал ахын дүүн байна. Би очиж ийн энэ төр гэд. Тэгсэн чи ахын дүү чи 10 удаг гэдэг газар дээр очиод ах руугаа залгаарай гэл. Тэгэл би чи нөгөө нэг яг тэр газар дээр очиод залгаал нөгөө жолооч хата баяртай энэ төр гэж хэлчихэл байжсэн чи нөгөө нэг пүрүс цагаан пүрүс төчтэй нэг стал тоос манаруулаад ирж ийнааш. Тэгэл бууж ирэл өөстөө нэг сайхан ах угаам чи нэг юм хөдөөний те нэг юм нар салхин тийм нэг сайхан те нэг юм хөрслөг бор бол биш нэг юм гой шаргал ах байдаг да те нэг шар царайтай тийм ах. Тэгээ юм гүндүгүү сайхан нэг тийм биерхүү ах байдаг. Тэгээ бууж ирэл цаахын дүү сайн явж ирвэнэ тэрэ гэл амагч нь дагуулж явал. За гэрийнх нь гадаа ирээл. Тэгэл гэрлүүг оруулаад цайд суулгаал. За тэгэл тэнд чинь хүчээгээд одоо бас баг дүүн. Тэр чинь нөгөө хөдөөний айлын одоо хүүхдүүд гэх юм уу тэр эрэгтэй хүүхд чи аюулгүй ажилтай. Ёстой нөгөө нэг хамаг хоол ундаа хийж ийн тэр чинь тэгэл гараал өстой түлэм одоо хагалж ийн те. Тэгээд чи намрын сэрүү орцсон байсан үг ихгүй. Тэгээд түлэм одоо хагалж ийн тэр чинь. Тэгэл нөгөө нэг ёстой нэг хамаг ажилтаа хаста адуу малдаа явж байгаа юм, хонь ургандаа явж байгаа юм. Тэгэл ёстой нэрэл амьдрал энд байна да гэж л бодогдчихсэн доо. Чод тэгээ буцаад тэр чинь нэг ганц хоёр хонж байгаа маа. Тэгээ ганц хоёр хончоод тэгэл буцаал Улаанбаатартай ирсэн чи Улаанбаатар чи нэрээс нэг тийм жоох амьдрал байхгүй юм шиг харагдаад. Бай нэг тэнд чинь ингээд малдаа яваад ингээд явж явах цаг хугацаанд бид нар чинь төгжрээд байгаа. Айгу хэцүү. Тэ чи айгу олон юм хөдөө амжуулаад болоод байна. Тэгтэл бид нар төгжрээл ингээл яваад. Тэ нэг жоохон тэндээс бас сэтгэл айгу гой сэтгэл уйг ирээд тэгээ энд Улаанбаатар дээр нэг жоохон нэрч тийм уу да гэх нэг жоох Улаанбаатарт нэг жоох гутарсан гэх юм уу. Тэм сэтгэл зүйтэй ирсэн дээ хөрх юм. За хөдөө айлдаа очиод одоо яриагаа авчихлаа. Хотод ирээд одоо яг нийтлэлээ бичгээ суухад ямар байсан бэ? Бичгэд ямар нэгэн асуудал тулгарсан уу? Тулгараагүй шууд нөгөө тэр чинь ингээл дотроо бараг тэр нөгөө юу бодцоо явж байгаа шүү дээ. За нэг иймэрхүү дүү нийтлэл гарын шүү гэд. За яг тэгээ тэр нийтлэлийнхаа яг тэр нөгөө нэг агуулгыг бариад би нэг асуултуудаа бэлдэж асуусан байхгүй. Тэгээ нэг айхтар бүр тийм зовлонтой. Шууд гаргацсан. Дараа жил нь ямар бүтээлээр оролцсон бэ? Одоо бид нар чи 2 дугаар курстэй нийтлэлээр оролцсон аа 3-аас ахуулаад баг болоод бүтээл нийт телевизийн нэвтрүүлэг гэдэргээд бүтээл хийгээ явчихдаг шүү дээ. 3 дугаар курстэй ямар бүтээл оролцуулж ирсэн бэ? За тэгэл эхлээл айгүй нэг тийм гоё эргээр хэлж байгаа байхгүй би чи. Тэгээ нийтлэл. Тэгсэн чинь хоёр дахь нь болохоор сэтгүүлчдийн шүүмжлээд. Сэтгүүлчдийн ёс зүй гэдэг тухайн үед чи яг бидрийг чинь 3 дугаар курст ордог жил яг нөгөө нэг энэ заргийн өнрөө өдр гэл те ингээл нэгүн өдр гэл амар нөгөө сэтгүүлчдийн нөгөө ёс зүйг л нөгөө ёс зүйтэй холбоотой тийм юм асуудлуудыг хөндөгжижсэн байхгүй те. Тэгэл Дагийн багш, Оюун Бат багш шаас асуугаал. За ямар сэдвэр хийх вэ багшаа гэж бид нар чинь нөгөө 2 дугаар байр засварт ороог байхад чинь манай тийм чинь 1-р 2-ын 1 давхард байдаг үлээ шүү дээ. Тэгээ манай ангийн нандаа тэр чинь нөгөө номоо арвин заяа тэр чинь тэгэл нөгөө Дагийн багш өрөөгч сахиа сууж. Тэгээ нөгөөдүүл чинь за Дагийн багш, Оюун Бат багш идраас хоёроос ийм санаа гарч ирж байна те. Сэтгүүлчдийн ёс зүй жоохон ёс зүйтэй байгаад үг гэдэг чиглэлээр нь жоохон ингээд та нар жоохон шүүмжлүүл зүгээр юм байна гэдэг нэг ийм санаа хэлээд за тэгэл тэрнийхэн дагуу
нөгөө сценараа гаргаал. Тэгээ яг Ариун багшийн телевизийн нэвтрүүлэг гэдэг хичээлийг яг үзчихсэн. Та нар ирэх намар үзэх байхгүй. Хоёрын одоо 3 болоод үзнэ гэсэн. За тэгэл зохиол мохиол сценар яаж гаргадаг энэ төр гэх тэндээс Ариун багшийн хичээл дээрээс нь сурцсан. Оюнбат багшийн хичээл дээр болохоор storyboard гэдэг нэг жоохон бас нэг тийм ямар өнцгөөс зураг авах уу те. За тэр мэрийг ингээд бас зурж одоо гаргадаг тийм. Яг тэр мэрийг нь үзэл яг тэр онлынхаа хүрээндээ тэр ч одоо яг нөгөө нэвтрүүлгийг явуулж байгаа байхгүй. Тэгээ өвлийн цагт тэр чи яг өвөл болохгүй бол юу яаж байгаа үед айгүй хүс сэрүү орцсон. Өвөл болохгүй. Тэгээл бид нар чи нөгөө зураг авалт маавалтаа хийнэ гэж бас илгий. Хоорондоо манай багийнхан чи нөгөө нэгдүгээр бид нар чи нөгөө сүрэг талаас нь ийцэн. Тэгэл хоёрдугаар бид нар чи өөрсдөө айгүй сүрэг хүмүүс байгаад байдаг те. Гуравдугаар тэгсэн чи нөгөө л нэг манайхан чи бас нэг жоо хариуцлагагүй байдал хэм үү хин чи би гэлтгүү одоо нэг тийм гендэж гондож бөөнөрөө нөгөө нэг яг тэдэн цагт уулзна гэдгсэн чинь цагаа барьдаг гэж юм уу те. За тэгэл маргааш тим юм хэрэгтэй шүү гэхээр бүгдээрээ чи авчир нэг юм үгээ байж идэг ч юм уу те. Нэг нэгнээс хараад байж идэг. Тэгэл айгүй хэцүү жоохон нэг тийм миний хувьд бол нэг жоохон нэг тийм стресс хамгийн анх удаага стресс шүү дээ чи бурхан минь. Тэгээ стресс гэж юм байт юм. Бараг нөгөө хоолж идэхгүй, гэртээ ч очихгүй, юу ч болоод байгаа. Тэгэл Оюнбат багш руу ч ороод багшаа ийм дүрс авлаа, энэ яаж юм болж байна гэхээр багш чинь нөгөө айгүй сайхан хүнийг нөгөө урамшуулдаг хүн. Болж ийн гоё байна, мундаг байна гэл Оюнбат багш. Тэгэл Дагим багшаас ороод асуугаар Дагим багш гоё болж ийн наадгаараа. Одоо яг тэр үнцгийг гарга. Яг Дагим багш лаг зөвлөдөг шүү дээ. Тэгэл Ариун багштай бол уг нь Ариун багшийн юм дээр хичээл дээр хийх хэрэгтэй юм баггүй юу. Гэхдээ Оюнбат багшаар зөвлүүлээд явцсан. Тэгээ энэ Ариун багш сонсч байвал уучлаарай багш. Тэ ястай муухай юм бас тэн дээр бол. Хөрх. За нэг тийм хэцүүх юм болсон. Тэгээд бид нар чинь гол нь нөгөө манай дөрвийн ахч нар чинь бид нар чинь гурав дөрвийн ахч нар чинь нэвтрүүлгээ камераар хийсэн баггүй юу. Студиэс камер аваад бид нар чинь болохоор камераар шууд уцаараа манай оюу чинь тэр үед хамгийн боломжтой уцтаа нь оюу 14 Pro Max. За хийж л юм байна. За тэгэл Ариун зай чинь манай баг 14-тэй ингийн 14-тэй билүү. Эсвэл Pro Max билүү. Хоёул ямар ч байсан 14-тэй. Тэгээ ийм хоёр уцаар хийдэг байхгүй бид нар. Тэгээд Оюнбат багшийн нөгөө нэг их сургуулийнх нь багш Галиндов багшаас аваад Идэр Жаргал багшаас аваад мүйсэн. За тэгээд нэг сугар гэдэг одоо бас юунд одоо энэ нөгөө хан гардад байдаг штэ. Сугар ахаас яриа энэ аваад нилээн лаглаг том хүмүүсээс авдаг байхгүй бид нар чи. Тэгсэн чинь нөгөө агуулга хэлбэрийг бид нар чинь бодоод байсан байгаа байхгүй. Айгуу те. За хаста бид нар сценар дээр ярьж байгаа штэ. Сценар дээр за хаста сэтгүүл чи ёс зүй гэсэн чи дээрээс нь ингээд нэг хідэн микрофонуудтай slow motion ингээд удаашруулж унаал. Тэгсэн чинь нөгөө нэг цаанаас нь сэтгүүл чи ёс зүй гэж бичиг ингээл бүлүүрдэж ингээл зөөлөн гарч ирээл те. Тэгэнгүүтлээ гэл амар нөгөө хэлбэр дээр анхаарад байдаг. Тэгсэн чинь нөгөө агуулга дээр бид нар чи нөгөө далаараа тавилж байгаа байхгүй те. Ёстой агуулга талаа бодоагүй дандаа хэлбэр зураг авалт маавалт нөгөө л юм аваадсан. Тэгээд би чи нөгөө бид нар чи ингээл эвлүүлгээ за өстой уучлаарай дахиад хэл. Нөгөө л нэг муухай ямиг хойшинд тавьдаг за. За болондоо гэж бодож чинь алтан үзэн тулаад ирсэн 7 хоног эвлүүлгэндээ ороогүй байдаг. Буурхан. За яах вэ гэж ээждэг. Тэгсэн чинь за тэгээд нэг мөө эвлүүлгээ хийж дуусчаа. За тэгээ маргааш нь цацж байгаа юм тэр гэж. За яг алтан үзгийн өмнөх өдөр нь штэ. Бүтээл авдаг өдөр нь авахын өмнөх өдөр нь бүтээлээ өгж дуусгаж байгаа байхгүй бид нар. За тэгэл санаа амар унтдаг юм байна гэж тэ. Нөгөө бүтээл өгсөн хүмүүс чинь. За унтаал байж чи уц дугарлаа. Заавал ирсэн чинь Оюнбат багш байлуу да. Буйнаа энэ чи алдаатай биш тэ. Энийгээ засаад буцаагаад явуул гэдэг чинь. Буурхан минь гэж би чинь бүр. За нөгөө нэг дахиад стрессж байгаа байхгүй. Яаж би чинь нөгөө манайх чинь нисэгт байдаг. За тэгэл нисгээс чинь буцаад энэ хүмүүлэг рүү ирнэ гэдэг чинь аюу ажилт. Тэгээ компьютер байхгүй биш. Нөтийг манай нөгөө ах Австрал руу аваа явцсан. Миний хэрглэж ирсэн. За тэгэл наашаа ирээл буцаал нөгөө нэг нэвтрүүлгээ дахиж засч янзлал өгөөл явуулж байгаа байхгүй.
За тэгэл ийм амар хөгжилтэй одоо бодох тухайн үед айгүй тийм стрессмээр байсан ч гэсэн одоо бодоход айгүй гоё дурсамжтай. Тэгэл бүтээлээ өгж явуулж дуусчаал. За тэгээд шагнал гардуулах өдөр боллоо тий. Алтан үзье хамгийн гоё өдөр шүү дээ. Яг үүндээ бол. За тэгэл шагнал гардуулах болсон чинь би очиагүй байхгүй. Одоо манай багийн охтууд очсон. Би очиагүй. Тэгэл гэрт байж исэн чинь бидний нөө бүтээл 2 дугаар байранд орчлоо нэвтрүүлэг тий. Нэвтрүүлгийн төрлөөрөө 2 дугаар байранд орчлоо. Зааш үдээ л гэл. За нэг яаж нэг махаа зулгааж хийж явахгүй тэр чинь тий үүлээ үзэн барин байж тэр чинь хоорондоо бид нар чи айгүйх бас жоохон маргалдаж байгаас тий муудалцж байгаа. Тэгэл би чи нөгөө нэг октоудаа бас нэг нэрлэл. Би ч уг нь айгүй иршүүд маскулин төрлийн энергитэй тийм хүн гэж өөрийгөө боддог байхгүй тий. Тэгсэн чи юм эмхтэй хүмүүс ихтэй, октод ихтэй ангид ороод ирсэн чи айгүй эмхтэйлэг болж өгдөг юм билүү чи. Айгүй сонирхолтой нөгөө нэг октодаа гомдоод би чи. Нөгөө октод чи хүү хай за буйна наашраа гэдэг нэг үзхээ. Би чинь болохоор айгүй би явлаа энэ гэдэг. Ста чадахгүй матахгүй гэдэг гэдэг. Би чинь бүр шантарж ийн мантарж ийн. Бүр нөгөө нэг шалчгнаад бүр тэгсэн манай октод айгүй тийм гоё нуруу заасан байгаа байхгүй тий. Яг тийм. За одоо хэдүүлээ чаднаа. Одоо тий тэр гарганаа нэвтрүүл гэж. За тэгэл ста намайг аргадан барин байж тэр нэг нэвтрүүл гэж. Нэг гаргасны хүчинтэй их бурхан минь. Тэгээ чим багийнхны нүр их хөдлөмөр байгаа шүү дээ. Тэр октоодын өдөр болго ирээ тэр зохиолоос дахин тэр хичнээн агуулгын сайн гаргаж ирж чадаагүй ч тэр хэлбэр дээр нь дахин бичиж ингэж гаргаж ирсэн тэр бидний энэ бүтээл 2 дугаар байранд орно гэж сонсохоор айгүй гоё. Тэгээ манай охтуу шагналаа авсан байлээ тэгээд тэгээ надад өргөмжлийн нүвэ гэж ярьсан юм. Тэгээд би өргөмжлийн за яах та нар аав гэд. Тэгээд шагналын одоо тэр нөгөө шагналын сан байгаа шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ бид тэр микрофон авна гэж тохироод тий. Микрофон авъя. За тэгээд бөөнд хувааж аваад чинь мөгийг аваад одоо хаанаач хүрэхгүй дуусна шүү дээ. Тэгэхээр микрофон авчих гэдэг. Тэгсэн тэгээ одоо хүртэл ихтэй микрофон аваагүй л байна. Тэгээ эзэн нэгэн цагт авнаа гэж итгэж байна. Тэгээ манай багт байсан охтууд сонсч байвал тэгээд микрофоноо та хэд маань яаж хийж байгаад аваарай. Тэр шагналын мөнгө нь хинд яваад байна гэдэг бас тодорхойг байгаа шүү. 3 дугаар курстэй ийм паян болсон байна. Энэ алдаага засаад 4 дугаар курстэй орж ирсэн үү? Сая 24 оны алтан үзгээр одоо манайхаас чинь телевизийн нэвтрүүлгээр гран-при авлаа шүү дээ. Тэр багт нас та байсан. Энэ нэвтрүүлэг анх яаж бүтсэн бэ? За шууд утгаараа хэлвэл шууд хонгороо их чиг мэдэн шүү дээ. Тэнхмийн тэргүү. Хонгороогийн санаа. Бид хоёр чи яг алтан үзэг дуусаад одоо нэг хүүхдүүд чинь оюутнуудыг яг буцалдаг цагт те. Дараа жил яг за сте яг шүү гэл буцалдаг үе дээр нь. Тэгээ тэр чи удаач хөрөөчгүй ингээл явж байгаа л 2 сар гардаг юм байгаа зү те. Тэгэл он гараад нөгөөдөл чинь за эх жилийн алтан үзэг нэг оюутнууд чи яадаг үлээ те. Айгу гоёор бодцоо те байж идэг. Тэгэл хонгороотой уулзсан хонгороо тэр чи 3 дугаар курстэй найзалсан байхгүй анх. Яг ингээл түүнээс биш нэг огт мэддэггүй. Тэгээ би чи нэг хонгороог ингээл зүүсэл тань тэгэл. Тэгээ мэдхгүй явж байгаа л хонгороотой танилцаал тэгэл найзууд болоод тойрч. Тэгэл байжс чи за дараа жил алтан үзээр хамт орох уу гэл. Тэгэл за тгий гэл. За тэгээ тэр үгнийдээ орхисон байсан. Тэгэл 4 сар гээл 5 сар гээл хонгорооч юмд айгу хариуцлагатай хүн шүү дээ. Тэгэл нөгөө чи тэгэж ярьсан шүү дээ. Тэгээд одоо тэгээд тэр юугаа гаргах уу, зохиолоо гаргах уу, яах уу, их үү гэж ярьж байгаа л. Тэгээд бит хоёрын санаа нэг юм дээр огтлцдаг байхгүй юу? Тэр нь эерэг юм тий. Түрүү жил би чинь сөрөг талаас нь хийцэн далаараа тавилсан гэдэг. Айгу тэгээд сөрөг юм ярихаар чи нөгөө баг дотроо ч гэсэн сөргөлцөөр байгаа таардаг юм байна. Айгу зовлонтой байна. За эерэг юм хийх юм биш үү гэдэг. Тин чи манай хонгороо ч бас яг эерэг юм хий гэдэг. За яг эерэг бит хоёр ч яг тэн дээр огтлцоол. За тэгэл сценарий чинь нөгөө хонгороо ч л маналцуулж байгаа хөөх тий. Тэгэл за тэр чинь тэгээд бит хоёр тэгээ орхисон байсан. Түр орхисон байж байгаад яриагаа болт орхисон байж байгаад 9 сар гарлаа. 9 сар гараа оюутнууд ч орж ирээд нөгөө алтан үзгээ ярьдаг шүү дээ тий. За тэгээ алтан үзгээ яриад гэсэн чинь
За нэг тогтсон санаа байдгүй бас. Тэгэхээр нэг эргэлэн байгаад байдаг те. Тэгээд тогтсон юм байдаг. За юу яах вэ гээл. За 10 сар гарлаа, 11 сар гарлаа. Тэгсэн чинь тулаад ирсэн чинь бит хоёр хоёулахна хийхэд арай жоохон хүнд юм байна. Тэ паг бүрдүүлээ гэд. За түрүү жил нэг юм болсон юм аа. Одоо хариуцлагатай хүн ай гэд. Тэгээ хонгорооч гэсэн нэвтрүүлгийн төрлөөр 3 дугаар курстэй ороод тэгээд тэгж явахдаа юм баг бүрдүүлэлтэн дээрээ өөрөө алдсан байна гэд. Би бас жоохон баг бүрдүүлэлтэн дээрээ бас хитрхи сайн найзуудтайгаа байх бас дими юм байна тий. Гэт бас яг хийдэг хүмүүстэй баг болъё гэд. Тэгсэн чинь хонгороо доод энэ хиний хүүхдүүд гээл тэгдэг байхгүй. Хиний хүүхдүүдийг мэдж байгаа шүү дээ нөгөө маги дэрэм Эм3. За тэгээд энэ гурыг багтаа авъя гэд. Тэгс айгу зүв сонголтч болсон тий. Тэгээ манай гурав чинь бас айгу юмд ийм хариуцлагатай хийвэл хийждэг ийм гурав охин. Ийм гал цогтой. Одоо намайг бодоход тэр охтууд ч айгу дүрлзээд байгаа байхгүй тий. Би ч нөгөө нэг яг тэр дагийн багш хилдгээр нөгөө сэдвэрээ яг шатаж чадахгүй байгаа гэсэн. Манай дөрв бол яг шатаад биш. За яг ийм гэл. За тэгэл нөгөө бид хэд чинь нэг баг болчоол. За тэгэл нөгөө сценаар яриад. За нэг хүнийг олж авах юм байна ямар ч байсан. За тэгээд тэр хүн нь ямар ч байсан те нэг юм Улаанбаатараас бас юм те ийм хөдөө газар руу ийм явж байгаа. Гэхдээ бас хит бас юм те бүр яг хөдөө биш. Яг ийм аймгийн төмөв рүү ч юм уу те сумын төв рүү нүүж байгаа юм гэд. Тэгээ манай хонгороо одоо нөгөө ажиллаж байгаа газрынхаа захирлыг олж өгдөг байхгүй. За тэгээ нөгөө захирал нь бас айгүй эерэг хүн байж таарад те яг юм уу бас. Тэгээд Эрдэнэт рүү тэр хүн чинь Эрдэнэт рүү нүүнгээд яг цаг бас айгүй гоё таарсан юм а тэр те нөхцөл байдал айгүй гоё таарад. Тэгээ тэр бид нар Эрдэнэт рүү явахаар болоод за тэгэл бид нар чинь тэгэл юу яаж байгаа байхгүй. Тэр алтан үзэг болохоос хэдэн 7 хоног өмнө юм бэ? 3-7 хоног өмнө юм байна уу? 2-7 хоног өмнө байна уу? Зураг 2-7 хоног өмнө юм биш. 2-7 хоног өмнө бид нар чинь зураг авалтаа хийж байгаа байхгүй. Эрдэнэт рүү дагаж яваад нөгөө үнтэй чи. За тэгэл Эрдэнэт рүү явах зам чи одоо яриул зөндөө юм бол. За тэгээд ингээл энэ явж явах замыг нь жоо алгасаад тэгээд яваад очсон байх та тий. Бид нар чинь нөгөө байр сав хаана буудлах уу гэдэг ийм асуудал гарч ирж байгаа юм. Очоод бас юу идэж явах уу гэдэг асуудал байна. Тэгээ энэ болгоны чинь нөгөө хонгороо яагаад байхгүй. Одоо манай хонгорооч гүн менежер бол айгу миний хувьд бол айгу сайн менежер болох юм шиг санагдаад байна. Ингээл за энд буудлах нэ тий. За тэгээ ийм юм мэдэж ууя. За тэгээд хүнээс тэдэн төгрөг гаргая тий. За тэгээ хамгийн гол нь бид нар чинь нөгөө нэг манай нөгөө нэг алтан үзэг клуб чинь баримт шалгах клубтэй баримт шалгах одоо нөгөө юутай хамтардаг шүү дээ газартаа Монголын. За тэгээ тэрнээс баримтаа шалгаад нөгөө нэг бид нар чинь ингээ урамшуул маягийн юм авдаг байхгүй. Авдаг байж байгаа. Тэгээ ахын сайн мэдхгүй шүү. Тэгээ бас хамаагүй яриад. Юу ярьж яж магадгүй уучлаар. Баримт шалгаад за тэгээ нөгөө нэг урамшуул авдаг. Тэгээ тэр урамшууллаа одоо юу яадаг вэ бид нэр одоо тэр нөгөө нэг Эрдэнэт рүү явах замынхаа зардал мардлыг хийдэг байхгүй. Тэ хүүхд толгоно гэсэн. Одоо би жишээлбэл нэг рил хийж өгөөд гэдэг ч юм уу те. За тэгээд нөгөө Эма маги дээр чинь нэг подкаст. За тэгээд хонгороо өөрөө баримт шалгаад гэдэг ч юм уу те. Тэг хүн болгон өөрсдийнхөө ингэж олсон энэ урамшууллынхаа мөнгийг тэгээд хүн болгон нэмээд 100 сая төгрөг. За тэгээд Эрдэнэт рүү ёстой л очоод тэн дээр өстө ямар ч асуудал гараагүй. Очоод буудлах байр самаа гээд. За тэгэл эндээс чи нөгөө Оюнбат багштай ярьж байгаа юм чи те багшаа. Оюнбат багшаа нэг ийм бүтээл гаргах гээд бид нар ёстой нэг юм гоё юм хиймээр байна те. Гоё эрэг юм хиймээр байна гэдэг. Тэгэл тэгсэн чи Оюнбат багш за болно те. Багш нь дэмжинэ. Гэхдээ цооныг өгөхгүй. Энэ цооныг чи айгу үнэтэй авсан шүү дээ. Одоо энэ сая намар болоод айгу одках чинь гэрэл мэрэл айгу үнэтэй нийт 30 эдэн саяар авдаг байхгүй. Тэгээд энэ үнэтэй камер өгж болохгүй харин 5D-г авч яв гэд. Тэгээд 5D-г авч яваад тэгээ би хичээсээ нэг камер авч яваад Canon-ы. За тэгээ өөрийнхөө бас
одоо нарка хахаас одоо манай тэнхмийн төгсөгч нарка ах шүү дээ камер зардаг. Одоо юм л зардаг да. Одоо нарка ах аягүй идэвхтэй нийгмийн идэвхтэй хүн шүү дээ. За тэгээ нарка ахаас камер худалдаж авсан камераараа за тэгээ 3 камертай бид нар чи явж байгаа. Тэгээ очиод яг нөгөө нэг зураг авалтуудаа хийгээл явж байгаа үед бас нэг тийм айхтар үйл ойлголцол болоог. Тэгээ айгуу гоё явсан. Тэгээ хоорондоо манай охтууд яасан байж дундаа асуудалтай байсан байж магадгүй байх. Гэтэ надад л анзаарагдаагүй мэдэгдээгүй. Тэгээ айгуу гоё яваад ирсэн. Тэгээ ирээд энд чинь нөгөө нэг нэвтрүүлгээ тэнд очиод хүн болгон яг өөр ингэсэн тийм юутай үүрэгтэй. Тэгээ тэнц хинч зүгээр суугаагүй. Жишээлбэл одоо Дема маги 2 нэг камерыг аваад одоо тэ сул дүрсэнд явж байгаа жишээ нь тэ Дема бит 2 чинь болохоор 2 камертай нэг камертай гэсэн үг шүү дээ. Би нэг үндсэн камера бариад Дема маань болохоор туслах камера бариад ингээд нөгөө гол дүрээ ингээд дагаа явж байгаа. Зураглаач байгаа ажлыг хийгээд тэ. Тэгэхээр манай нөгөө хонгороочин яг нөгөө асуултуудаа асуугаад тэ. За яг нөгөө сэтгүүлч байгаа ажлыг хийгээд ингээд явж байгаа жишээ. За тэгэл буцаж ирэхэд ч гэсэн хинч бас зүгээр байгаагүй. Хүн болгон тэ. Би одоо ингээд энэ дээр нөгөө эвлүүлгээгээ сууж хахад хонгороо редакторлаад тэ. За энийг нас. Ийм юм байна, тийм юм байна гэл. Эма, Дема, маги эдэр чинь нөгөө нэг After Effects дээр үзсэн нөгөө нэг тэ юмнуудаа сэргээгээ. За тэр баахан нөгөө нэг юм юмнууд график талдаа юмнууд хийж байгаа байхгүй. За тэгэл бөөнөрөө стал нөгөө нэг шилж сонгож авсан гэдэг шиг те. Ингээл бодож жоод энэ гурыг нэгтгээл тэгэл хонгороо гал ингээл бадцсан юм чин базаад нэг ог болцсон чи тийм асуудал гарав. Айгуу гоё юусэн. Тийм ямар нэг нервдэх тэрх мэрх те асуудал гарав. Гоё юусэн. Яг тийм л дээ. Би ч бас нөгөө монгол хүний занаар бас ингээд нийтлээ бас тулгачдаг байхгүй. Би ч бүр барай тэр нөгөө бүтээлэг авах хамгийн сүүлийн өдөр баг нийтлэлээ бичиж байгаа байхгүй. Тэгээ би ч нөгөө студид ороод ирсэн. Энд ингээд бичээ сууж исэн шүү дээ. Тэгсэн чи яг энэ компьютерийн болохоор та хэд ингээд суудсан. Нэвтрүүлгийг ингээд дахин үзээл. Тэгэл ингээд аль хэсгийг нь хасах уу, аль хэсгийг нэмэх үү, энэ хүний яриа ингээд байна, тэгээд байна гэл. Тэгэл хажуудлаас нь оюун бат өгш орж ирэл. Тэхгүй. Тэгвэл тэг. Ингээл зөвлөл. Тэгэл энэ наагур цаагур чинь тэгбийн бусад одоо оюутнууд тий бүтээлээ ингээд хийгээ дахиад нэг хөтлөлт явъя, дахиад нэг дүрс авъя гэл. Эвлүүлэг гэл. Тэгээ би анхны удаа ч алтан үзэгт оролцож байгаа болохоор ч тэр юм уу. Оюутнууд тэгж амар яг сэтгэл гаргаж байгаа гэж юусоо бодог байхгүй. Бүгд ингээл наан цаана ингээд тэгээ бүтээлстэй юм. Тэр чинь тэгээд бүр цаг нь тулцсан те баг бүтээлийн одоо хураах хугацаа дуусгаад нэг хэдхэн цаг л дутуу байхгүй. Тэгээ би чинь бүр нийтлээ бицээр агаад хамгийн эрт харьсан гэхэд л би 11-т гэртээ орж ирж байсан. Тэгсэн чинь та хэд чинь бүр шөнийн 2-3 хүртэл баг сургууль дээр байж бүтээлээ янзалж эвлүүлж дуусгаа явуулсан юм билээ шүү дээ. Ингэж ер нь багаар ингэж одоо яхаа мэдээж ингээ хэрүүлтэй уруултай ойлголцохгүй те мэдээж юм байсан ч гэсэн багаараа ингэж одоо хамтдаа ингэж нэг бүтээлийн ард гарах нь ер нь ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Ийм гарлуу үргэс орчдөг шүү дээ. Гарлуу үргэс орчоод ингээл авахгүй байгаад хаар нэг юм хэцүү өгдөг. Тэр чинь тэгээд амар шаналгаатай өвдөлтөй тэ нэг тийм хэцүү. Гэхдээ тийм амар яая гэж нэг юм ёо гэж дуу алдтал өвддөг шүү дээ. Тэгтэл нэг юм байгаад тэгтэй юм хэцүү мэдрэмж. Тэгэл яг тийм үргэс авж байгаа мэдрэмж. Тэ. За та дуусчлаа. За санаа амар тэ. Гэх нэг тийм. Тэгээд айгүй тийм яг юу гэдээ хэлхий мэдэхгүй тэ. Алтан үзгийн угаасаа энэ хүн болгоны толгойд байдаг. Алтан үзэг рүү бүтээлээ илгээж дуусаад тэгээд бүтээлээ яг тэр цацагдсан байдлаар нь хамгийн анх удаага үзэх мэдрэмж бол хамгийн гоё юм билээ шүү. Би одоо энийг би тэр нийтлэлээ өгж явуулсныхаа дараа нийтлэлээ уншиж байгаа. Тэр мэдрэмж гоё.
Тэгтээ ингээд хийждэг байж тээ. Ингээд энэ үгийг сольждаг байж тээ гэл те. Хоёрдугаар курсын тэр сэтгүүлчдийн ёс зүйдээр тэр бүтээлээ үгөө явуулсан хамгийн анх удаага үзэж байгаа шүү дээ бас. Тэгэл тэгэхэд энэ үгэн дээр ингэж хэлэх байж тээ гэл те. Сая нөгөө нэг энэ Гран При авдаг бүтээл Эрдэнэт рүү нүүж явна гэдэг нэвтрүүлгийг үзэж явах та тэр нэг дурсамжууд л орж ирээд тийм л айгуу гоё тий. Яг ингээл тэг хамгийн харамсалтай дараа жил энэ бүтээлээр тий алтан үзэг энэ наадамд дахиад орохгүй тий. За энэ сүүлийнх юм да гэж бодох айгуу гонигтай нэг талаас тэгтээ нэг тийм гоё жаргалтай гонигтай байгаа байхгүй тий. Тэгээд алтан үзэг энэ одоо тэр гоё дурсамжууд эн чинь дөнгөж сая би эхлэлийн нэрлээ тий. Тэр чинь бас алтан үзэг бүтээл өгж явуулаад одоо нөгөө нэг шагнал гардуулах үйл явдал дээр нь юу яадаг байхгүй. Одоо тэр алтан үзэг одоо энэ хонгорооч өөрөө тэгмийн тэргүүн байгаад байна шүү дээ. За тэгээд энэ алтан үзгийг Дагим багштай хамт Оюнбат багш за тэгээд нөгөө нэг техникийнхантайгаа хамт тий ингээд нөгөө нэг зохион байгуулах амжилттай зохион байгуулах тэр том даалгаврыг одоо ингээд авцсан. За тэгэл Дагим багштай ануу одоо бас манай ануу байна те дурдахын аргагүй. Заавал дурдах хэрэгтэй энэ анууг. Ануу ч бас ингээл сайн нарийн бичиг те. Хамгийн имийг ингээл ийдэг ингээл явуулдаг. За тэгэл хүслээ байна. Манай хүслээ. Хүслээ эдэр бас ингээл энэ алтан үзгийн ард гарахад бас айгүй том одоо маш том дэмжлэг үзүүлсэн. Одоо миний хувьд бол тэгж бодож байгаа байхгүй те. Дагим багш Оюнбат багш эдрийн өмнөөс бас бодоод иж магадгүй. Зөв миний хувьд бодоход тийм одоо айгуу гоё том тос хүргэсэн. За тэгэл нөгөө яг бас заавуучлаарай. Дахиад нөгөө нэг ямын толгож идэг те. За тэгэл нөгөө алтан үзэг болохын өмнөх оройн те маргааш нь алтан үзэг болох гээд байдаг. Шагнал гардуулах юм болох гээд байдаг энэ төргээд байж исэн чинь хонгороо нөгөө юу байдаг аахгүй. За ингээд нээлттэй ингээд те Монголын радио яаж ийн гэл одоо нэг те нэг юм радионы хүмүүс нэг гоё ингээд юу байдаг ч те эхлүүлдэг ч те яг нэг тим юм хэрэгтэй намайг яагаад үгээд эрэгтэйг нь олцсон чи эрэгтэй ингээд хоолоо уншин шүү. Эмэгтэйг нь болохоор ануу юм уу эсвэл дэрэмч юм уу эсвэл хонгороо өөрөө ч юм уу те эсвэл одоо нэг тийм охин олоод ингээд юу яа гэд тэгээ ярьж хагаад за тэгээ охин юусоо худлаа юм байна чи өөрөө уншиж гэд. За тэгэл нөгөө Дагим багштай ярьж байгаа байхгүй. Дагим багшаа ингээд алтан үзэг наадмаас мэдчилж байна гэд ингээд явуул яадан бэ гэсэн чинь. Хэвээ жоохон хүүхдийн шиг юм хийвэл хэвээ дэмэн шүү те. Хэвээ гаргаад хэрэггүй шүү. Хэвээ илгийн юм болно гэд. Зөв хүүхчиг уншчих юм бол хэвээ дэмээ гэл. Тэгсэн чи хонгороо хэвээ гоё уншнаа, гоё байна агшаа, итгэлтэй байна гэл. Тэгэл би чинь яг шөнийн 12 цаг 1 цагийн үед орж ирж энд уншиж байгаа байхгүй нөгөө. Алтан үзэг наадмаас мэдчилж байна гэл. Тэгсэн чи за тэгэл уншлаа. Нэг болж байгаа. Би ч өөрөө ингээл имийг бас айгу оо тэ ийм засваргүй хийчихийг ингээл боддог тэ. Нэг юм болохоор өөрийнхөө чимээг айгу хөөлнө, өрөөлийн чимээг айгу хөөлнө. Тэгэл Оюнбат багшд гараад сонсуулна. Оюнбат багш хөөрхийн амт Оюнбат багш энэ студид орж ирээд бас тэр нэг алтан үзгийн мультимедиа нийтлэл энэ төр гэдэг дэлгэцэн дээр гарах юмнуудыг ингээ эвлүүлээ суугаад байгаа байхгүй янзлаад. Тэгэл багшд сонсгоол гэсэн чи багш болж гинөө гэд. Би болохгүй байна агшаа гэдгсэн чи болноо буйна хитрхи төгсөн бити их гэдэг нөөгч. Тэгэл би чин за тэгвэл энийг Дагим багш сонсох чиг. Дагим багшд маргааш сонсуулсан бэл. Тэгээ болж ийн гэд. Тэгээ цацуулсан юм бэл. Нөгөө хамгийн эхэлж миний хоолоогоор эхлүүлдэг. Тэр бас би айгу бэлгшээ гэдэг. Айгу гой санагдаад байдаг. За тэгээд тэр чин тийм мундаг хүн байж тэр анхаа ах те хоёр ах чинь. Тийм мундаг хүн байна. Дагима багш байна те. Тэгээд тэр хүмүүсийн үгнээс урдж ингээл миний дуу ингээл алтан үзэг наадмыг ингээ эхлүүлж нэхэр миний хоолоогоор ихэр айгу гоё те. Чи өстө боол би гэдэг шиг те. Одоо мөхс миний одоо тэр хоолоогоор ингээ эхлүүлнэ гэдэг чинь айгу гоё. Одоо бодоход одоо би ингээд өмнөөс айгу олон жил ярих баха ер нь. Тэгэл алтан үзэг наадам
ингээл тэр оройн юм болоод байхгүй хүслээ бит хоёр чи хүслээ хонгороо бид гурав багш бид дөрөв чи ингээл оройжонгоо суугаалга. Тэгэл тэр яг энэ студийн дээдлийн лабораторид ороод хүслээ чин тэр нөгөө алтан үзэг наадамд амжилтаа оролцсон оюутнуудыг нөгөө яриаг нь аваад эвлүүлээд суугаад байгаа байхгүй хүслээ. Тэгэл нөгөө хонгороо чин болохоор нөгөө нэг бас нөгөө нэг алтан үзэг наадмыг эхлүүлэх тэр юм ингээл эвлүүлээд суугаад бүгд завгүй. Тэгэл ганц жоохон завтаа нөхөр нь бий байсан байгаа байхгүй тий. Сайхан гар ингээл энд орж ирч юм уншичаал тэгэл гаруул гарчаал тэгэл за та нар явахгүй мүү гэж хүлээгээл тий. Тэгэл байжсан нэг манай хэд айгу юм амжилтаа хичээл дуусгачаад бид нэр гараал за маргааш уулзцгаая бүгдээрээ гэл тэгсэн чинь цаг 3 цаг 4 цаг болчихсон. За тэгээ би чи нөгөө баг ихч руугаа яриад за энэ намайг ирээд аваарай тий. За маргааш алтан үзэгтэй шүү гэд за би ядж очиод нөгөө хувц унараа солио маргааш очие. За тэгэл очлоо би ч үгэнд бас дахиад энэ жилийн алтан үзэг наадмыг дахиад үнжий гэсэн бодол тийм уух атхыг санаа толгойд бас байсан. Очихгүй дахиад үнжиж хийгээд нөгөө нэг уламжлал болсон. Уламжлал ёсороо тий очиод үнжиж хий гэсэн чинь оюун бат багш буйнаа. Тэ чиний сүүлийн жилээ. За чи ингээд явах ёстой. Уламжлалт ёсороо яг нөгөө энэ жилийн алтан үзгийг бас үнжинэ гэж бодоод за дахиад үнжиж хийгээд тийм атгах санаа толгой дотор байгаад байсан байхгүй яагаад ч. Тэг яагаад ч тэгдгийг би нэг тийм тайзан дээр гарах дурггүй юм шиг байгаа. Гэтэ өмнө нь бол зөндөө гарч исэн. Би чи 10 жил мэлдээ дуу дуулдаг, бүжиглдэг, тэгээ спортоор хичээлдэг. Тийм байсан ч гэсэн ингээл те би чи зөндөө одоо бүр ингээл одоо нөгөө нэг тайзан дээр ингээл гарсан ч гэсэн яагаад чи тайзан дээр ингээл гарах нэг тийм дургуул юм шиг байна чаас тэгэл. Тэгээ нөгөө нэг энэ жилийн арга хэмжээг дахиад үнжийгээ бодож байсан чи оюун бодогч заавал яв тэ очиод чи бичлэг хий энэ хонгороо алтан үзэг наадамд оролцож байгаа гэж влог гаргана тэ чи тэр влог нь очиж хий юу яриад байгаа юм чи тэгэл за гэл нэг жоохон тэ гэтээ би нэг дотроо тийм бодолтой байгаа шүү дээ тэ манах цаа нэг шагнал авах болов гэдгсэн чи нэг амар лаглаг тэ мультимедиа энэ чи манай ингийн Түмээс 12 ч айгу гоё мультимедиа энэ хийцэн. Яг тэрэн шиг адилхан зөндөө мультимедиа нийтлээ байгаа байхгүй те. Ингээд ороход за манахаас чи илүү юм байна да. Бид нар ч гран при биш юм байна да. Бидний чинь гол зорилго гран при байхгүй. Тэгээд за очихгүй байх уу гэж бодоод байж исэн чи оюун тэр бодлыг оюун бат тавш ингээд эргүүлсэн бүрэн бүтэн эргүүлээл за явахаар болол маргааш нь нөгөө нэг өмнөх өдөр нь бид нар чи 3 4 хүртэл юм хийжсэн нөхдүүд чинь тэ гэр лугаа харилдаал баг 5 6 гэж хат гэр лугаар бол буцаал тэ Чингис чочод буудлуу явж байгаа байхгүй. Тэгсэн чинь би чи нөгөө өглөө 9-ээс эхэлнэ гэдэг үг нэрсэн байсан тэ. Тэгсэн чинь би өглөө 8-аас ирж байгаа байхгүй. Тэ тэгэнгүүтлээ би чи өөрөө нойрыг айгу чухалчилдаг хүн. Тэг хичнээн чухал юм байсан ч баг тэ нойртой байхад л нойрноос ч чухал юм гэж байхгүй. Тэг ядаж 8 цаг хүртэл унтъя гэд. Тэгээд 8 цаг хүртэл унтчаа тэгээд босч ирээд хувцаа өмсчөөл тэгэл Чингис чочод буудлал руу явж байгаа байхгүй. Тэгэл очихсоор байтал чинь баг би чинь 11 12 гэж очиж байгаа байхгүй тэгээ тийшээ. Тэгэл очсон яг дүнгэж эхэлж байгаа байхгүй. Яг тийм те. Яг бас юмны тийм одоо тийм юу таарна гэх юм бэ те. Нэм учир зүй гэж айгу сони юм. Тэгээд намайг очиход дүнгэж эхлэе. За би камераа зоогол ингээл байжсан. За арга хэмжээний явлаа сайхан. Эхнээс ахгуулаад нөгөө нийтлэлийн шилдэг хормоор ингээл манахнаас чинь шагал мангал аваал. Тэгэл хойнч хүүхдүүд уйлалдаал. Тэгэл ингээл өстө бөө юм л болж байгаа. Тэгэл нөгөө хүслээ чинь наан нөгөө нэг кумагаас өгдөг те. Ийм одоо тэр нөгөө лагийн том Sony-гийн камер шүү дээ. Тэрүүгээрээ ингээл гоё группний ингээл анхаах ингээл аваал те. Тэгсэн чи би наан болохоор нөгөө нэг энэ үнтэй авдаг энэ Notka-хаас авдаг энэ Sony жижиг Sony-гоороо дүрс түүгээл ингээл яваал гэж. Тэгэл ингээл үйл явдал ингээл сайхан ингээл өрнөөл байжсэн чинь нэвтрүүлэг гээл 3 дугаар байраас эхэл зарлаа. Тэгэл 1 2 3 гэсэн чи манах байдаг байхгүй. За сэтгэл санаагаар унлаа. Сэтгэл санаагаар унаал Гран При гэж угаасаа яач бодогдох юм билээ үнд. За ингээл те. За гой нэвтрүүлгүүд байж. За. Тэгээ сэтгэл санаагаар унсан биш юм. За Гран При
тэр Дагийн магш тайз руу гараад ирлээ. Гэхдээ хүний чи энд бас байгаад байгаа хөөе те. Дуудчихасаа. Тэгэл байж исэн чинь Дагийн магш хүмүүнлэгийн ухааныг сургуулийн гайлт гэсэн чинь манайх орилоо явцсан. Тэгсэн чинь Ноно мэ баг одоо Эрдэнэт рүү нүүж явна нэвтрүүлэг гайлт гран при гэсэн чинь зүгээр ямар гоё юм бэ. Тэгээс энийг л хүлээлээ штэ Дагийн магш минь би гэл баг дотроо те. За тэгэл бид нар чинь тайз руугаа гараад шагналаа авсан. Тэгэл хонгороо юм яриа л байсан. Тэгэл би чинь тэгэл тухайн үе хүн чинь паникчт юм байлаа шүү дээ. Би чинь зураг мураг дараал ингээл явж исэн. Өөрөө тайз руу гараад ирсэн бодоочгүй байжсэн. Тэгэл нэг мэдсэн чинь тайзнаас буугаад ирсэн байсан. Тэгэл бүгд баяр хүргээл. Тэгэл тэр мэдрэмж аягүй гоё. Тэгээ олон жилийн дараах хүмүүнлэгийн ухааныг сургуул гран приг авлаа гэдэг тэр гоё. Тэ? Тэр л аягүй гоё байсан. Тэгээ энэ болохоор дан ганц яг манай багийнхны ч бас тийм юм биш. Энэ бүгд хүслээж гисэн энд тусалсан байхгүй те. Хүслээ туслаад за энэ хүслээ уг нь ингээд студид ингээд бид нар нэвтрүүлгээ ингээд эдитэлж чад хүслээ орж ирээд маргалдаж болохгүй те. Тэгтэл за танах юм аа ану өдөр орж ирээд за та нар ажиллана яаж те гэтэргээл. За тэгэл нөгөө хэд маань ч гэсэн одоо та нар те түмээ сараа мараад за тэгэл манай ангийнхан чинь оюука балжка эдэр танах гран при авнаа гэл сэтгэл санаагаар өргөөл. Тэгэл Оюнбат огш орж ирээл за та нар юу болж байна те за сайхан тухтаа суугаарай те тэргээл. За тэгэл за ийм алдаанууд байдаг шүү. Ийм алдаануудын давтваа те ийм мэрэгжлийн алдаанууд айлуулах битгий гаргаарай гэл Оюнбат огш. Тэгэл Дагийн магш чинь тэгэл та нар юу болж байна нэ тэрэ гэл те. Ариун багш болохоор за та нар маань юма бэлдэж чинь үгүй юу өдр гэл ингээл хүн бол анхааралтай. Энэ манай ерөнхийдөө бол тийхмийн л одоо шагнал те. Хүн болгон энд өөр нэгэн те. За жишээд би хүслээгийн баг авахтаа болно биш те. Манааг авахтаа болно биш. За тэгэл түмээ сараа авахтаа болно биш байгаа байхгүй. Яг л зүгээр л хүмүүнлэгийн ухааныг сурвал тэр мөс мобис сойс сас цойлоод ингээ гарч ирлээ гэдэг. Тэгээ тэр нь аюу гоёс. Манай тийгмийн шагнал гэж би зүгээр айгүй томоор хэлвэл зүгээр манай л тийгмийн шагнал ш бурхан. Бурханаа дуудаад чи юу ч болоод байгаа юм те. Тийм шүү. Ер нь бол алтан үзэг гэдэг бол зүгээр одоо тий их сургуулиудын дундах тэмцээн биш. Тэмцээнээс илүү утга учиртай зүйл байгаад байгаа байхгүй тий. За сая та тэгж штэ 10 жилдээ айгүй идэвхтэй хөхөд байсан тий. Дуулын бүжиглэн. Тэгснэ оюутан болсноо яагаад тийм идэвхгүй болчих вэ? Энэ айгүй олон хүчин зүйлс байгаа хаа. Тэгээд би чинь цэцэрлэгтэй би чинь нөгөө Ховд аймгийн сэтгүүр цэцэрлэгийг яг би чинь дээрээ нэг ахтай. Тэгэл яг өстөл нөгөө нэг ахтайгаа хамт ингээл багаасаа ингээл хамт байгаал өссөн. Тэгээд манай ах чинь надтай нэг цэцэрлэг. Тэгэл өстө юм болгон дээр ахыгаа дагна. За тэгэл 3 настайгаасаа би чинь цэцэрлэгт орсон гэхээр ингээл 5 хүртлээ. Тэгээ би чинь манай ах чинь 1-р ангид орох жил нь би шууд 5 настайдаа 1-р ангид орсон байхгүй ахыгаа дагаад бас. За тэгэл цэцэрлэгт байхаасаа лахгуулаад нөгөө 9-р цэцэрлэгийн сүлд дуу гэж манай багш нар гаргаал. Тэгэл тэр сүлд дууг нь манай ах бит хоёр дуулдаг. Тэгээ хамгийн анхны тэр нөгөө сүлд дууг нь дуулаад одоо ч манай 9-р цэцэрлэгийн сүлд дуу гэж явдаг юм бил. За тэгээ тэр дуу мууг нь ингээл дуулдаг. Тэгээ бид нар манай ээж чинь өөрөө урлагийн талын ийм айгу тийм сонирхолтой хүүхдүүдэд тэр тал дээр нь явуулна гэдэг. Манай эхнэр эдэр чи өөрсдөө бүжиглдэг дуу дуулдаг, урлагийн талдаа уртын дуу дуулдаг, хөгжим тоглодог ийм хүмүүс аахгүй. Тэгэл ээж ч гэсэн яг нөгөө нэг эхнэрийгээ дагуулаад тэр 7 эгчтэй байхгүй би чи. Тэгэл тэр 7 эгчийг чинь дагуулаад ах тэгээ миний доор чинь бас нэг эрэгтэй дүү бид хэдий чинь бас урлагаар явуулах гэдэг шууд эрэгтэй хүүхдүүд бас урлагын дээр гэл. Тэгэл ээж чинь тэгэл бидний чинь дуу муу дуулуулна. Тэгэл ингээл явж байгаа л 9-р цэцэрлэгийн дуу мууг ингээл дуулаад явж байгаа л тэгэл би чинь хамгийн багадаа нөгөө Монголын хүүхдийн ордны юунаас чинь нэг юм одоо тэр чи юу гэдэг вэ юм авьяаслаг хүүхдгээд нэг юм юу яадаг штэ. Им ингрийн тэмдэг гардуулж өгдөг штэ те медалрах уу. Тэгээ им тууз мууд те юм яаж өгдөг. За тэгэл ийм багаасаа ингээл дуу муу дуулдаг. Тэгэл ээж бидний чи ах トゥ өрийг чинь дагуулаад маань тэгэл нөгөө нэг энэ тэнд очиод нөгөө дуу бичлэгийн
юунд очил дуу мó бичүүлдэг те ингээл дуу дуулдаг. Тэгэл 10 жилд орлоо. 10 жилд ороод сургуульд орлоо. Тэгээд нөгөө нэг урлагийн үзлэг гэж болдог шүү дээ. Юмч гэж байх үү те. Урлагийн үзлэг болдог. Тэгээ урлагийн үзлэгээр дандаа ихний 1 2 гэл аль 1-р ангидаа нэгт ороод 3-р ангийнхантаа өрсөлдөөл дуугаар төрүүлээл. Тэгэл ингээл тогтмол явж байгаа л тэгэл 6 7 8 гэл явсан чи нэг л тийм хэцүү санагдаад. Яагаад чим одоо манай багш нар ийм 10 жилд хоолонд юу тэгэлж 10 жилд одоо нөгөө нэг ийм номын одоо ийм нээлт боллоо тий. За энэ тэндээс хүмүүс ирж байна. За буйнаг дул. Тэгэл би чи нөгөө нэг л гээл дуу дуулдаг те ингээл энэ тентхийн арга хэмжээнд орч дуу дуулаад. Айгу тэр надад айгу залхуудаа сан. Тэгэл урлагийн үзлэгээр дуу дуулуулна. Танаа ихнэр чинь бүжиглдэг шүү дээ. Чи бүжиглж чадахгүй энэ төр гэн. Тэнгүүтлээ бүжиглүүлээд үзэхээр өчичээс та айгу эвсэлтэй юм биш. Цаашаа шууд бүжигл энэ төр гээл нөгөө цингэнд бүжиг энэ төртэй хүчээр орол. Тэгэл дургуу. Тэгэл би чи нөгөө мориу уур тоглодог байж байгаа. Тэгээ бас болдог байхгүй. Тэр чин манаа нөгөө нэг дуу хөгжмийн багш нормны багш чинь намайг ч амар авьяастай хөхт энэ төр гээл айгу явуулдаг. Одоо би бодоход явуулдаг л гэж бодоод. Тэгэл чи мориу уураар ингээд яв чи айгу юм хөгжмийн мэдрэмжтэй энэ төр гээл ингээл тэгээ мориу уур тоглуулж үз ахтай ирж өстэй нилээ махалдаг юм а. Тэгээ урлагаас хаширдаг байхгүй би чинь. Бодоол яг тэр үед л хаширсан байгаа байхгүй. Тэгээ шинэ жил энэ төр болно. Хонхны баяр болно. Тэгээл нөгөө нэг яасаг хэцүү юм байх шиг. Тэгээ би чинь нөгөө дуудахаар нь үгүй гэж хэлж чадахгүй. За гэх. Тэгсэн чинь сүултээ за чи дуулах багшаа миний хоолоо. Чи дуулах багшаа миний шилжилтийн хоолоо бүдүрээ дуулж чадхаа болсон багшаа гэдэг. Тэгээ нөгөө ярьж эхэлж байгаа байхгүй. Тэгэл за. Тэгээ манай багш сүултээ тоогоо болол. За тэгэл дуулах уу гэж асуугаа болол. Тэгэл 10 жилдээ тийм байж байгаа. Тэгээ нөгөө 8 дугаар ангиас хойш сакс тоглож эхлээд тэгээд эхлээд би ч нэг ахтайгаа бокс яадаг ус. Бокс манайх чинь боксын зэрэг мэрэгтэй. Бас эвгүй нөхөр өгдөг байхгүй. Тэгээ манайх чинь бокс тоглоно. Би чинь ахыгаа хараад үсцэн. Тэгээ аав чинь тэрийг амар дэмжин. Тэгэл миний хүүхдүүд тэгэл залуучуудад айгүй хайртай манай аав чинь. За өстө боксер хичээл эрэгтэй хүүхдүүд чинь ийм л байх хэвээр одоо миний хүүхдүүд. Гэл заа гэл бит хоёр чинь шүдний камп мамп. За тэгэл бэйли мишок энэ авч өгдөг те. Тэгэл ах トゥ чи алдсан тэгэл хоорондоо өстө айгүй нэг өөлөөр хвчлэмт дандаа л бие л уйлаад идэх л да. Тэгэл ингээл би ч ахыгаа дагаал тэр секц мэгцэнд яваал ингэж байгаа л аймгийн аврагаар би чинь нэг төрүүлээд за тэгэл баруун бүс рүү очиод бас нэг манайх төрүүлээл тэргээл дэвтэр чи ингээл ер нь ингээ бокс моксоор айгүй идэвхтэй байж байгаа. Тэгээд боксо болоод нөө ээж чинь айгүй нэг тийм манай ээж чинь нэг тийм за миний хүүхдүү сайхан те хүн амьтантаа зодтолдохгүй муудалцахгүй явж байгаа л те ингээд сайхан амьдрчаарай гэж зөвлөдөг хүн чинь нөгөө бокстад алцаад ахаар чинь ээж чинь нөгөө санаа сэтгэлэн зовдөг юм уу за одоо болоо миний хүүхдүүд те толгой тархины хүчтэй болно. Тэгээ нөгөө боксынхаа Максар Жов багш болор бэйли клубын багш байхгүй те ховдын. За тэгээ нөгөө Максар Жов багштай очивол зүрхийг нь зурхаар юм хэлж байгаа юм чи. Манай ээж толгоороо зөхөлвөл тэнэг болно гэж байна. Болио багш бит хоёр ах дээр боллоо. Тэгээ бит хоёрыг сүүл дарихтаа айгүй амир ирээдүйтэй айгүй сайн ирээдүйтэй хүүхдүүд байсан да гэж ярьсан гэж байлээ. Тэгээ манай дүүнер бидэртэй чамд бокст байдаг байсан дүүнер. За тэгэл тэрийгэ болиол тэгээ манайх чи сакс тоглодог байхгүй. Маав чи бас сакс максны бөмбөг энэ төр авч өгдөг. Ерөнхийдөө нэг жоохон тийм спорт алдаа. Тэгэл бид хоёрыг чи айгүй нэг ингээл юу яадаг. Манад баг дүү болохоор хитрхи жоохон тий. Тэнгүүтлээ манад дүүг болохоор нэг ахтар юунд нь оролцоод идэв. Тэгтээ ингээд сайхан дэмжин. Тэгэл ерөнхийдөө ах хоёрыг л ингээл ингмээрэн тэгмээрэн нэгнгүүтэл янз бүрийн дуулан секцэнд хамруулж өгдөг. За тэгэл ахыгаа дагаал дахиад сакс руу ордог байхгүй. Тэгэл би чи нөгөө нэг 5 дугаар ангида бага ангида би чи нөгөө хөл бөмбөгийн аяас сонирхолтой байж байгаа л тэгээд хамгийн муухай манай анги хөхтөө чи намайг чи удаангууд юм чи сэлгийн сууж. Намайг сэлгийн эсвэл батар болгоод байдаг аягүй хэцүү. Тэгээ би батар болмооргүй шүү дээ. Тэгэл манайх чи намайг хөөргөн шүү дээ. Тэгэл чи ч амар те амар мэдрэмжтэй шүү дээ буйнаа энэ төр гэл. Тэгээ би чи бас хөөрхөн тэг хүүхдлохороо тэнд нь явна. Тэгээ батар матар болно. За тэгж байгаа л за ерөөсө батар болох муухан байна гэл хөл бөмбөгөөс татгалзаж байгаа байхгүй ерөөхдөө.
За тэгэл ахтайгаа хамт сакс тоглоол ингээл явсан чинь бас л нөгөө манай анги хүүхдүүд сакс тоглохоор намайг сэлгийн цуулгана. Эсвэл ингээд би бөмбөг аваад шитгэхэр намайг уурлаад байдаг гэсэн бохоо манай анги. Чи оруулахгүй жаага шидэд идэм бэ? Ямар ядаргаатай юм бэ гэл. Нөгөө жоох хүүхдүүд чинь нэг лугаа уурлаж байгаа ш 6 7 дугаар анги хүүхд. За тэгэл ер нь ингээл спортын энэ заал руу орохороо ингээд биеийн тамир орох болохоро би чи ерөөхдөө нэг тийм жоохон ийм одоо ёстой нөгөө нэг шал арчдаг тий. Ёстой нөгөө бөмбөгний хойноос л зүгээр бөмбөг тасалж өгөөл дамжуулах үүрэгтэй тэгж тоглодог байж байгаа л. Тэгэл намайг чи урлагийн хүүхд тэгэл бас нөгөө тамирын багш нар чинь нээх тий. Секц мэгцэн жав ихээр чи дуулдаг үстэй тий. Яах чи дуугаал гэдэг. Айгу хэцүү. Тэгэл за тэгэл ямар ч юу яасан дээ тэр өдөр чи тэр үед 7 дугаар ангийн сургуулийн авраг 6 7 8-ын чи хоорондоо сургуулийн аврагаар өрсөлддөг шүү дээ. Тэгсэн чинь би 7 дугаар ангитай хамгийн анх удаага саксны тэмцээнд орж байгаа юм. Тэгсэн чинь манайх 8 дугаар ангийн 8 ивэгээ манай ах чинь 8 юм бэ. Тэгээ 8А 8 ивэ гэж байдаг. Тэгээ манай ах чинь Б бүлгэн. Тэгээд тэгсэн чинь манай ах юу болоод 8 Б 1-р байранд ороод 8А нь 2-р байранд ороод бид нар 8 ивэгээ манай анги хожоод 3-р байранд орчдөг байхгүй. Тэгээд 6 7 өөрийнхөө үеийнхэнтэйгээ анги өрсөлдөд тэр чинь гарч ирж байгаа шүү дээ. За тэгэл тэр чинь анхны хүрэл медальч өстэй амар гоё санагдал. Тэгэл манай ангийн багш эрэхтэй өгч өгдөг байхгүй. За өстой буйнаа сайн буйнаас өстой мундаг бөмбөг тасалж шүү. Дахиад багштай ганцхан л тасалж байгаа энэ төр гэл. За тэгэл нөгөө хэлснээр нь би чи нөгөө бөмбөг рүү нь явж байгаа л нэг азар ч юм уу нэг таслаал. Тэгэл тэрийг манай ангийн хүүхд хийгээл ингээл хожлын оноо болол ингээл юу яадаг байхгүй. Тэгээ тэр медаль ч амар үнцэнтэй юм чи. За тэгэл дараа жил нь ингээл за би сакс тоглоол ингээл 100-ны амралтаараа ингээл сакс тоглоол саксанд айгүй идэвхтэй байж байгаа л. За тэгэл 9-р ангита сургуулийнхаа нөгөө шгшээ огт ороод за тэгээд өмсгөл хийлгүүлэн энэ төр болоод тэгэл явж байгаа л миний чинь төвшин ч одоо айгүй айхтар сайн агсан л гэдэг. Тэгээд 110 дугаар анги 11 дугаар ангид орж ирдэг зунаа би ер нь нуруу намтаа штэ тий. Яг сакс тоглодог хүмүүстэй хажууд. Тэгээ нуруу намтаа ч гэсэн хамгийн анх удаага ингээ нөгөө нэг тэр стандарт шийд дээр тогч мохч үзэж байгаа байхгүй тий. За тэгэл төвшин айгүй хурдан ахиал тэр чи өөрийнхөө дуртай юмдаа хүн чи айгүй хурдан ахидаг юм бэл. За тэгэл юунд ороод одоо тэр аймгийнхаа шгшээ огмогт ороод тий. Тэгэл ингээл аймгийн авраг маврагаар ингээл төрүүлдэг болол манайх ч. Тэгэл ахтайгаа хамт тэмцээн болоод Ховд аймагт хамгийн анхны сурагчдын лиг гэж юу болдог вэ? Лиг болдог байхгүй. Тэгээ тэн дээр хэрвээ тэр тэмцээнд ингээд төрүүлээд за шилдэг тоглогч энэ төр болсон хүүхдүүдийг нь одоо тухайн үед чинь ховд чонхрууд чинь дээд лигийн баг одоо сая үндэсний лиг үгүй сая доод лигт төрүүлээд тэгээд сая нөгөө ховд чонхрууд чинь буцаад дээд лиг рүү орох эрхээ авчиж байгаа байхгүй. Сая дөнгөж энэ жил тэгээ түрүү 19 онд чинь болохоор ховд чонхрууд дээд лигт байж байгаад ингээ ундаг байхгүй тий. Ингээд багт хараад одоо энэ 3-3-ийн Монх энэ төр шүү дээ. Монх Цингүн баяр энэ төр чинь тэнд байсан байхгүй ховд чонхрууд. Тэгэл тэнд ховд чонхруудад хүүхд аавна гэл амар тийм бүх чулууны пүрвд орж гэл улсын хурлын гишүүний юунд ивэлд ор ингээ зохион байгуулагдаж байгаа энэ төр амар том тэмцээн болд юм аа. Тэгээд тэр тэмцээнд оролцоод гэсэн чинь манайх шилдэг тоглогчийг аваад тэгээд хов чонхруудад 17 8-т хүүхд чинь хов чонхруудад драфтлагдж байгаа байхгүй. Шууд очоод тэгсэн чинь очдөг жилдээ харамсалтай дараа жил нь шууд ингээд баг тараад. За тэгэл тэндээс би буцаад сакс тоглох тэр ихтгэлээ алдаж байгаа байхгүй те. Ямар мох. За болий. Хүн ингээд хичээгээд болдгүй юм байна. Үнэлэгддэггүй юм байна гэд. Тэгээ уг нь ингээд сакс макс боксing зэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгээ ийм хэрэггүй зэрэг одоо хүнд тэгээ ямар ч амьдрал хэрэг болохгүй юм чи. За тэгэл за дими юм байна. За ийм хэрэггүй байна. Тэгэж айгүй нийгэм идэвхтэй байжгаад ингээл болиол. За тэгэл 1-р курстээ орж ирдэг юм аа. 1-р курстээ орж ирсэл тий чи хүний толгой дотор сургуулийн авраг болно. За тэгээд эсэгчдийн аврагаараа ороод ч юм уу сургуулийн аврагаараа ороод юу яана. Шгшээ огт орно. Сургуулийнхан тий хаукст орно гэж бодоод тэгэл хүмүүнлэгт би уг нь отхон тэнгэрт орё гэж бодсон. Отхон тэнгэр чинь саксараа бас аягүй сайн шүү дээ. Отхон тэнгэрт орё эсвэл
сити рүү ч юм уу те нэг за аль эсвэл яг юм сагсараа л сайн сургуулиур орно хитүүгэн ч юм уу тэргээ бодсон байжсэн чи хүмүүнлэг гэдэг энэ сэтгүүл зөв рүү тэргээ айгүй олон юм нөлөөлөл. За тэгээ энэ сагс руу орохч мөрөөдлөөс замгарсан да. Тэгэхэд яг 9 сард манай ах намайг нөгөө гэрт юм хийгээ суужсэн чи за буйна нөгөө шигшээгийнхэн заал авъя гэж байна гээд. За тэгээд орч тоглоё моглыг намаагч ятхаад аюу ядрахт. За тэгэл би чи нөгөө дургууд өчгүү гэж за гэл ахыгаа бодоол явсан чи очоод нөгөө нэг юу яах чагаад тоох гэж жоод гараа эвгүй дараад унаад тэгээд гараа угалцдаг байхгүй баруун гараа. Тэгэл бурхан минь юу элсэгчд явраг сургуулийн авраг тэрийг чи болохоос өмнө тэгээд гараа угалцсан чи тэгэл ёстой нөгөө айгүй уран муутай юу яаж байгаа байхгүй. Нутгурууга буцаж байгаа байхгүй. Тэг яг өвлийн амралт тавигдал. За сакс бол үнэхээр биш юм байна. Боли гэд. За ятгахтаа ингээд энэ олон жилдээ би чи ингээд 103 сар мар ингээд сакс тоглодог, саксны шийдэн дээр өнждөг байсан хүн. За тэг энүүгээрээ тэг юу ч болох. За энэний оронд хэдэн англи үгч ажиллаж байжсэн бол арай л дэмтэй байгаа. Гэлстэл харамсаал. Гэтэ одоо сүүлийн үед буцаад нэг сакс тоглоё, буцаад юу болъё, одоо бэлтгэл хийж байгаа дээшээгээ нэг явж үзье гэсэн бас бодол бас байгаа. Тодорхой хэмжээнд. Тэгээ юу л болох юм бэ, тий. Та яг 10 жилээ төгсөөд хотод орж ирсэн үү? Тэгсэн 10 жилээ төгсөөд. Ховд аймагаас Улаанбаатар хот руу ирэх ямар хийсэн бэ? Хотод анх орж ирэх. За яг өмнө нь бол аав ээжигээ дагаал манай экснэр чи оюутан болно аав ээж чи ирээл энд бас сургууль соёлд нь оруулж өгөхтэй тийм ажил байгаа. За тэгээд экснэрийгээ дагаал аав ээжигээ дагаал ёстой зуны амралтаар нөгөө жоох хүүхдүүд чи юу гэж ховдод үлдэх үү ээж чинь ганцаар ингэ үлдээхгүй шүү дээ. Манай ах トゥ хоёр чинь шууд өөртөө явах сонирхолтой тий хот руу очихсан. Би ч юм болохоор нөгөө явмааргүй шүү дээ. Хот руу явмааргүй байна гэдэг. Тэгээ би ч өөрөө нөгөө дахиа махад ижээдэг. Тэгээ нөгөө дахиа махигаа харж үлдмээр байдаг. Тэр галуу малууга армаар байдаг. Тэгсэн чинь явчаад тэгсэн чинь ээж нөгөө хашаанд байгаа төвшөө ахаар чинь дахиагч харуулчих миний хүү явмаа гэл. Тэгээ намайг ингээ яаж иж байгаа л аваа явчихдаг гэсэн байхгүй хот руу. Тэгтээ очихдоо хамгийн сонь би гэрээсээ гардаггүй. Нэг дэлгүүрийн доод дэлгүүрийн хажуу талын бас нэг дэлгүүр гэл нэг зөөр нэг ингэж дамжиж те дэлгүүр гэр хоёрын хооронд л байдаг байсан хүн байгаа байхгүй. Тэгэл буцаал удаачгүй зуны амралт дуусаад ховд руу очихно хухаа цагаал юм очиж шүү дээ те. Айхтар би ч өөрөө хөрслөх бор хүн тэгэл нөгөө манай ховдынхан чинь газар нутгийн онцлог гэдэг ч юм уу ховдод илүү харлаад байдаг. Ер нь Улаанбаатарт байхаас ч илүү. Тэгэл ховдод байсан найз нар маань стал бор сайхан л борлсон байгаа байхгүй. Тэгээ би чинь айгүй цагаан булбрайх юм очиод ховдод тэгээ очдөг. Тэгэл юуны хүүхэ гэрээсээ гардаггүй. За тэгэл юу вэ? За тэгэл ингээл эн чинь ингээл удаа яваал гэж байгаа л за нэг мэдсэн чинь төгсөөл Улаанбаатар руу явах болдог. Тэгэл ороод ирсэн чинь нөгөө талбай дээр манай ах очиод намайг дагуулчихвол за буйна. За чи гэрлүүгээ яаж явах вэ? Та сургууль айлын ингээл шууд хэлж чинь. Юу илээ гэдгсэн чинь хоёулаа дөнгөж сая та сургууль яаж байгаагаар гарч ирсэн шүү дээ. Гэт талбайн зүүн талаар. Тэгэнгүүтэл би чинь нөгөө яг зүг чигийн баримжаа алдсан юм билээ тэр чинь. Юу илээ яалаа гэж гэт тэгээд гэрлүү тийшээ явах гэх нөгөө телевизийн тийш рүү зааж байгаа байхгүй. Одоо зурагт байдаг шүү дээ. Телевизийн антенны тийшээ цаагаад тэр хавь руу явах бах таа гэд тэгсэн чинь манайх үгүй шүү дээ. Чистэ ингээл төөрөх нь шүү дээ буйна. Тэр чинь одоо тэр 11 шүү дээ. Сүхбаатар дүүрэг 11 рүү л явна шүү дээ өгнө. Гээл манайх ч тэгэл намаагч эргүүлж тойруулаад за ингэдэг эхэндээ тэр чинь нөгөө Google Map ашиглаж тэр 11-р хорооллоос Хүмүүнлэгийн ухааныг сургуулийн хооронд ирэх зайд л би чинь Google Map ашигладаг байлаа шүү дээ. Баян эхний 2-7 хоног бол заавал за ингээл Google Map-аар манайх сүүлдээ би чинь нөгөө нэг ах руугаа залгана. За баянаа би хаана явж гин гэд. Тэгэхээр нэг Zenly гэдэг аппликейшн байдаг шүү дээ. Буйна чи баруун тишээ ирэх, одоо зүүн тишээ ирэх. За одоо чигээр явж байгаад одоо Хүмүүнлэгийн ухааныг сургууль гэж байгаа. За одоо ороорой гэлдэг. Тэгэл ах хичнэрийнхаа буйнд бас лимит инээл тэ тэр үгэнд эндээ бас хөөрхөн тэр чинь хөөрхөн явчихж байгаа байхгүй. Тэгэл ийм Улаанбаатартаа Хорвото гэдэг шиг Улаанбаатартаа анх танилцсан түүх маань тийм. Яг одоо өмнө очдөг байсан ч гэсэн яг өөрийн нүдээр биечлэн тэ яг ингээл яваал.
Тэгээ би чи өөрөө айгүй олон амьтанд тижээдэг. Одоо тижээгээгүй амьтан баг ер нь ховордоо. Тэ юм загасны баг тэ хідэн төрөлжийн баг 30 40 төрлийн загас ч юм уу тэ. За тэгэнгүүтлээ яст мэлхий байгаа. Тэгэнгүүтэл дахиа байгаа юм. Дахиан дотроо бас тэр шувууны төрөл дотроо цацаг тэрүүл галуу гэл айгүй болоо. Тэгээ нуугас гээл тэ. Тэгэнгүүтлээ туулаа усан гахаа тэ орог цусаг нь хамстер гэдэг үү шүү дээ. Хамстер энэ төр гэлээ бүгдийн дижээсэн дээ. Айгүй олон амтнд дижээдэг байж байгаа. Тэгээд би чи нөгөө энэ амтнд дижээдгийнхаа нохоо мохоо дижээн. Тэгэнгүүтлээ нөгөө нохооныхоо хоолыг авах гээд хороол руу сайн дураар явж байгаа байхгүй. За би нохооны хоолыг авчиръя. Тэгээд ингээ хороолол гэр гэж явсаар байгаад за тэгээд нэг юм уу хороолол энд байд юм байна. Тэ талбайн тэнд байд юм байна гэдэг дөнгөжхөн тийм нэг юм барагцаатай болж байгаа хэрэг. За тэгэл тэрнээс хойш тэгэл манайх чинь нисэх рүү нүгэл. Тэгээд нисэх сургууль гэж явсаар байгаад тэгэл ерөнхийдөө газараа сайн мэддэг болчихсон шүү дээ. Одоо бол баргийн газар явж байхдаа бол би бол нэг төөрөх байхаа. Би өөртөө итгэлтэй. Оюутан болоод яг сурч мэдсэн зүйл юу байсан бэ? Оюутан болоод сурч мэдсэн зүйл. За энийг одоо ч гэсэн мэдсэн юм одоо ч гэсэн хэрэгжүүлж чадахгүй л яваад байна одоо. Ямыг битгий тулгаж хий гэдэг ийм зүйлийг айгүй сайн мэдсэн. Бас дээрэс нь хүн чинь бас хүн дотор олон янз юм байна шүү. Сайн ч бай, муу ч бай те. Тийм бай шүү гэд. За тэгээд 10 жилдээ чим манайх те түрүүхэн хоёлоо нэг ярьсан шүү дээ. Хүслээ сайхангаар тэгээдсэн. Буйна 10 жилдээ атман байсан. Тэрийг нь яриулах юм өнтер гэд яриад байсан. Айхтар атман бол байгаагүй. Зүгээр манайх амар атман байсан. За тэгээ манайх нөгөө хүн амт надтай чинь айгу муудалцах дурггүй. Яагаад манай ах байгаа. Тэгээ манай ах чинь яг манай дээдлийн анги болохоор тэгээ юм болвол манаахгүй гэдэг. Манай ах чинь ерөнхийдөө бол манай ахыг ер нь хүмүүс айгу сайн танд юм аа. За тэгэл тийм ч учраас ингээл би чи ингээл баргийн хүмүүстэй бас нэг хайхтар хөвтэй байж бол чадна. Гэхдээ ерөнхийдөө л хүн над руу хүй хайгаа уурлвал би зөрүүлээл хүй хай гэж уралцдаг байсан байхгүй. Тэгээд их сургуульд орж ирээд тэхээ болсон. Нэгдүгээрт энэ орчинд чинь намайг таних хүн тий би өөрөө таних хүн хэр олон байгаа байлээ. За тэгэл ёстой нөгөө нэг өөрийгөө амиа даа гэдэг шиг. За тэгэл хүй хай гэж ууралсан болгонтой дуугарсан болгонтой дуугарах хэсгүн байна. Тэгээ манай ээж нэг айгуу тийм томоор хэлвэл айгуу тийм том амьдралын философи байдаг байхгүй юм. Хүнтэй ивтэй байх, дундыг сахих те, дундыг баримтлах, айл болох ингээл ёстой л хүнтэй л ивтэй байвал амьдрал чи яаж игээл болчих шүү гэдэг. Тэгээд ёстой тэрийг их сургуульд орж ирээл те мэдсэн. Тэгээ би бол одоо энэ их сургуульд орж ирээд баг муудалцсан хүн баг байхгүй те. Байна гэсэн ч одоо олигтойч муудалцааг багт. Айл болох ивтэй байх. Тэгээ хүний арга ивийг олох хийг л одоо тэгж. Тэрийг манай хамгийн гол нь энэ их сургуулийн багш нар чинь тэгж ойлгуулдаг юм байлээ. Одоо манай Дагимаа багш, Ариун багш, Оюун Бат багш гэд энэ гурван багш маань өөр ингэсэн юм одоо ийм оюутнуудаа тэр мэдээллийг хүргэх ийм онцлог байгаад байгаа хгүй өөр тийм. Одоо жишээлбэл Оюун Бат багш бол одоо оюутнуудтайгаа гоё найзрахдаг те найзалж нөхөрлөж чаддаг нэг тийм. Энэ гэхдээ гурвууланд байдаг жишээ л дээ. Гэхдээ Оюун Бат багшд би зүгээр арай илүү байд юм болов уу гэж боддог. Дагимаа багш болохоор юмыг ингээд те ингээ оюутнуудтай нэг сайхан юм өдөртөн зохион байгуулдаг шүү дээ. Дагим багш өдөртөн зохион байгуулаа. Тэгээд оюутнуудаа сайн зааж зөвлөх те яг нэг тийм юм юутай одоо тийм онцлогтой тийм чадвартай гэх юм уу те. Ариун багш болохоор нэг тийм юмыг тийм аргадаж тэ бүр нэг юм эвлэж ингэж юм юу яадаг юм аргатай юм. За тэгэл энэ багш нарыгаа хараад бас ингэх ёстой юм байна те хүн бас заримдаа найзрах ёстой юм байна. Доод дүүнэртэйгээ ч гэсэн ч те дүүнэртэйгээ ч гэсэн найзлах үедээ найзлах юм байна.
Ах эгч нартаа бол зааж зөвлөх үедээ дүү нартаа ч гэсэн зааж зөвлөх үедээ зааж зөвлөх юм байна. Өдөртөн чиглүүлэх юм байна. Тэгэл хичнээн ч гэсэн дайсан муудалцсан ч гэсэн те ямиг ингээд дэвтээх нэр хоёр талаас нь ингээд зааж зөвлөх юм байна те. За энэ ингэдэг шүү. За ийм үнцэг байдгийн шүү гэд зааж зөвлөх. За нэг иймэрхүү одоо юу яхад бол айгу хэлэхэд айгу тийм жижиг мэд сан боловч те одоо юуны ч айгу тийм амьдралын тийм айгу том имийг л сурсан багш нараасаа их сургуулаас. Ер нь 10 жил их сургууль хоёрын ялгаа яг юу вэ? 10 жил бол одоо юу байдаг штэ. За тэгээрээ ингээрээ хилүүлдэг штэ араасаа заавал. Ёстой нөгөө нэг гэхдээ би ч нэг айхтар тэгэж ээж мэж рүү багшаар уцтуулж байгаагүй. За тэгэл нөгөө хүүхдүүдээ хичээлдээ ирүүлээч. За хүүхд чинь ингээд цагдаа шүүх гээд ингээд хүн амтан цохоо зодоод ингээд яатсан байна. Архитаар суугаад ингээд явцсан байна. Ингээд гал эсвэл энэ даалгавраа хийгээч те энэ даалгавраа хийгээч энэ төр гэл нилээ ингээ багш нараар ингээ гуйлгадаг шүү дээ те их сургуульд бол тийм байдаггүй гэх юм одоо бүр нэг тийм бие даасан одоо тийм юу та бүтцтэй юм уу зохион байгуулалттай юм уу одоо оюутнуудаас бас тийм оюутан болоод их сургуульд орж байгаа тэр хувь хүн оюутнаас тийм юм юугаас шаарддаг их сургууль тгий санагдсан миний хувьд бол тий. За тэгэл илүү амьдрал талдаа одоо 10 жилд бол математик тий үндсэн 7 томьёогоос ахгуулаад за тэгэл монгол хэл нийгэм гээл онол талаасаа заадаг шүү дээ. Их сургуульд бол надад зүгээр л санагдаж байгаа зүйл практик талдаа илүү заадаг юм болов. Тий яг нэг тийм талдаа санагдсан. Яг практик. Тэгээд одоо нэг ташрамд нэг юм хэлэхэд ташрамд хэлэхэд 2 дугаар курс 3 дугаар курсын хавар واخгүй Оюнбат багш энэ студийг өөрөө ингэж студийг ингэж хариуцаж аваад хариуцагч одоо багш болоод ингээд явж байхдаа одоо бат төвшин захирал байгаа шүү дээ залууган захирал байдаг шүү дээ. Тэр захирлаас үүрэг даалгавар аваад тий ийм сургуулийн маркетинг одоо хариуцах тий ийм даалгавар авсан. За тэгээд энэ том ажлыг чи сургуулийн бүхэлдээ их сургуулийн маркетингийн ажлыг чи сэтгүүл зүүн одоо техникийн багш аваад дан ганцаар ингээ хийгээд явхад бас хэр зүйл үлээ тий амархан уу гэвэл амархан биш тий энэ хэцүү зүйл. Энийг Оюнбат багш одоо өөрөө ч гэсэн хэлж ил өөрөө бас өмнө нь ингээ их сургуульд багшилдаг байж байгаа тэгээд төрөөр завсарлага аваад за тэгээд ингээ менежер бас хийж исэн тий ингээ явж исэн гэд. Яг тэрнийхээ хүрээнд багш ингээд юу яасан байгаа байхгүй одоо оюутнуудаас баг бүрдүүлээд за ингээл хүслээ хонгороо буйнаа гэл ингээл зааж явж байгаа. За та хэд community post гээд нэг юм тий сайт байгуулъя тийм редакц байгуулъя та хэд орох уу гэд. За тэгээ багш нь тодорхой хэмжээний хичээлийнхэн дүн дээр нь одоо тий одоо ингээд одоо жишээлбэл даалгавар бие даалт байлаа гэж бодоход тэн дээр нь тооцоод явъя гэж. Гэтэ та нар өөрсдөө хийх ёстой юмнуудаа бас хийгээд явна шүү тий. Хитрхийн азгаа ажиллахгүй. Багш чинь бас айхтар зарчимч шүү дээ бурхан минь. Бас энэ ташрамд дуулахад багшаа та бас хитрхий бас зарчимж байгаад идэх шүү багшаа болоорой. Энэ бас ганц бий байх тай чинь бас жоо холбоотой байж магадгүй шүү гэд хэлээ. За тэгээ багш ингээд юу яаж байгаа вэ? Одоо бидраас баг бүрдүүлээд ингээд явж хахад одоо тэгэл хамгийн анхнаас нь камерын тогрогооноос нь эхлээд заагаал те. Тэр гэрэл мэрэл өрцмөрцнөөс нь эхлээд хамгийн одоо тийм анхан шатны юмнаас нь заагаал одоо өдий хүртэл явж байгаа хгүй багш. За тэгэл зургийг ингэж авд. Энэ хит дээр бити агаар зай гаргаад ээ. За гэрлийг ингэж тавьдгийг. За тэгээ видео гэвлүүлэхдээ ингэдгийг тэгдгийг. За ийм бараанг төрсөй чи ингэж халахалдгийг. Гэлтэй хүний яриаг чи ингэж оруулдгийг. Тэр гэл багш чи айгу сайхан зааж байгаа хгүй те. Тэгээ сул дүрсийг аавн дүрс түүн гэдэг чи ийм учиртай. За тэгэл багшаас олон юм сурсан да. Тэг их сургуульд орж ирсэн. Одоо миний энэ техэмд орж ирээд айгүйх олзуурах байгаа зүйл ямар ч байсан амьдралдаа цаашдаа ингээд амьдралынхаа хоолыг олж идэх те ийм зүйлийг ингээд эндээс ингээд үнэхээр сураад гарч байгаа. Одоо ингээд цаашдаа ч одоо энэ чиглэлээр ажиллах бах би. Одоо
За хэр хугацааг мэдэхгүй. Ямар ч үсэн нэг ажиллана. Энэ бол миний амьдралд бас айгүй хэрэг болохоор зүйл. 7 эгчтэй, 1 ахтай, 1 дүүтэй хэр чи ам бол 12 л. Тий. 12 л. Үнэхээр олуулаа энэ. Ийм олуулаа олон ах эгчтэй ийм өсөх ямар гэдэг вэ? Хоорондоо ингээл үзэлцдэг шүү дээ. Чи миний хувцыг өмсчлээ, чи ингэчлээ, тэгчлээ, чи одоо эмэгтэй эгчнэр манай эгчнэр бол хоорондоо тим юмнаас болж юу одоо тийм миний хувцыг ингээд өмсчлөө гэдэг асуудлыг айгүй бага ярьдаг байсан юм болов. Би бол нэг хайхтар санахгүй тийм. Тийм манай ах битээр бол манай дүү болохоор чи надаас 2 дүү. За тэгэл манай ахаас ч 3 дүү хэрч битээр лөө бол айхтар хэмэлж чадахгүй хөрх юм. За тэгэл би чи нөгөө ах руугаа манай ах чи над руу имлэхээр би зүрүүлээ тийм ээ нэгэндээ буулт хийж өгөхгүй. Айгүй зовлонтой тийм. За тэгэл саксны бөмбөг авлаа. Тэгээ миний бөмбөгөөр гараад тоглож. Нээж бит хоёрт хоёуланд нь бөмбөг аваад өгсөн байгаа шүү дээ. Нэгэнд нь цэнхэр, нэгэнд нь шар. Тэгэхээр минийх шар авахгүй. Тэгсэн чинь миний бөмбөгөөр гараад тоглолцсон. Өөрийнхөө бөмбөгийг задлахгүй ирнэ. Тэгээд тэр чинь миний шар бөмбөгийг чи шорон дээр өнхрүүлээд хар чинь айгүй дургу өрнө өстэй тий. Өөрийнхөө бөмбөгөөр тоглохгүй хайсан ингээл би чи уурлаа. Тэгээ маах сүртэй штэ ямар охин шиг юм тэр. Тэгэл чи намаа охин шиг гэж хэллээ гэл бит хоёр чи хоорондоо. Ёстой нөгөө нэг ойрхон настай ялангуяа ингээл нэг насны зүр бол одоо баргалжцсан байгаа байхгүй бит хоёр чи хоорондоо тий. Тэрсхэн өссөн юм нэг. Тэгэл хоорондоо айгүй муудалцсан. Ахтаагаас нэг нилээн зодолчихсон. Гэтэ жоохон доо. Энэ 4-5 дугаар анги хүртэл зодолцсон баг. Тийм тэгэл эгчнэрийн гарын амтыг бол мэдэрч өсөж үзээгүй. Аав ээжийн зодуур гэж байдаг шүү дээ. Аав ээжийн зодуур гэж байдаг. Тэр зодуур модуурыг бол мэдэрч бол өсөөгөө мэдэхгүй тийм юм. Тэг хүүхдүүд уг нь нэг ааваасаа нэг айхтар дундаа ингээд төгсгөж ил. Аавынхаа нэг гарын амтыг амссан өөрх юм нэг айхтар эрэгтэй хүүхд чинь бас нэг өсвөр насны дээр бас болдгоо шүү дээ. Нэг юм тэгэл аав юм хэлэхээр гүйтгэхгүй гэл. Тэгэл тэгсэн чи тэгчихгүй байсан гэхээр тэгхгүй байсан зөвөө энэ гэл өмнөөс нь жоо хөөгм гэлдэг. Тэгэл аав за чи өстө болохоо байж байгаа юм чи гэл. Тэгэл нэг сайхан алгадуулсан да. Тэгээ тэрнээс хойш ёстой аавынхаа урдаас ч мэлхээ болсон. Тэгэл аавч намайг тэгэж бас яаг тэрнээс хойш битээ ирж тэгээд аав битэрийн дунд ганцхан удаа л нэг тийм болж ирсэн юм байна. Тэгээд тэр жилээ тэр хамгийн сүүлд аавараа тэгж зөхиулаад алгадуулсныхаа тэр жил аав 100 тэр чин юу гэдэг вэ? Хавар одоо төгсөх хавар гэсэн үг 9-р анги төгсөх хавар. Тэгээд тэр хавраа төгсчүүд 100 аав 6 сар удаач аав зүрхээр нас орчдөг. Тэгээд тэр юунаас болоод ч юм уу одоо тэр аавын тэр алганы амт тэг хамгийн сүүлийн удаа эхний бүгэ сүүлийн удаа гэдэг утгаараа айгүй жинтэй. Тэгэл айхтар буруу зүрх юм. Одоо би ч одоо юмыг хийхээс өмнө төрүүлж боддог байхгүй. За энэ зөв лөө буруу лөө гэдэг. Тэгээ тэгж байхал юм байлээ. Хүүхд одоо заримдаа хүүхдүүдийг чи ингээл хитрхий зодож өсгөж болохгүй, үгч хэлж болохгүй энэ төр гэл нэг тиймэрхүү юм явдаг шүү дээ. Би яг нэг жоохон хуучин засаг хүн юм уу мэдэхгүй. Тэр үзлийн жоох эсрэг байдаг. Одоо тэр хүүхд чинь хүн чинь байгалийн амтан те. Энд чинь нохоо хүртэл биш. Нохоо ингээл хүүхд одоо тэр нөгөө гүлгэн ингээл сүүнээсээ гарах цаг нь болохоор ингээл мэдээж хэрэг тэр чинь шүд мүд нуургаал ихийнхаа мөмийг ингээл зулгаагаал өвдөх шүү дээ. Тэр үед нь их нь ингээ хазаж те зөөлөн хазаад ингээд цочроо өгөх маягаар ингэж болиулдаг байхгүй те. Ингээл яг тэрнтэй адилхан яг ийм хүүхдэд ч гэсэн хаяа нэг тийм цочроо маягийн айхтар ингээд те ёстой нөгөө нэг цус нүүж гартал зодоод болдол тийм штэ бас ойлгомжтой. Түүнээс биш нэг ганц хоёр ёстой бүхсийг нь онжгийг гаргаж хагаад ганц хоёр алгадах бол ёстой байх юм байх гэж боддог. Тэр зүвч баг. Тэгээд аав ээжээрээ тэгэж онжиг руугаа ташуулаад алгадуулаад нэг муу явсан хүн бол би бас дуулаагүй тэгж явсан хүнийг ч мэдхгүй юм байна. Тийм шүү. Бас эцэг хийсээ ганц нэг үг сонсож тий алхны хамт бас авч үзэх хэрэгтэй.
Эцэг эх бол хизээж буруу юм ярихгүй. Харин тийм байлээ шүү. Би харин ээж харин бас ингэж зохиж мохтгүй юм ээжээс бол амар хайгаад байдаг. Тэгээ ээжийг яагаад чи нэг юм гомдоочих үедээ өөрх юм. Хүн чинь бас хитрхи хайрлж ингээл ээж чинь ингээл юм болвол ингээл миний хүү яаж ийж ингээл за тэгэл өөрөө шинэ хувцас авах хэрэгтэй байтал ингээл тэ тэрийг болоод ингээ надад юм авч өгдөг ч юм уу ихснэр ч юм авдаг ч юм уу те. Тэгээ хүүхд чинь тэрийг харж өсөж байгаа шүү дээ. Аав ээж. За тэгэл эви минь хөөх юм юм уу ээж үнэхээр хайртай юм да бид нартай гэл те. Тэгэл бодно тэгэл тэг тусам ээжигээ гомдоохгүй юм шүү гэж боддог юм уу аль болох юм арх тамхи хэрэглэхгүй за тэгэл хэрэг түүхт орооцолдохгүй те ингэж явъя за тэгээ ганц үг хэлэхэд нь ингээ өнгөрөөй те ээж чинь бас яах тэр үгэл манай ээж чинь жоо эрэхтэй л хүн л дээ нэг тийм уйлж муйлдгүү тэгээ юм үглэж яншдгүү нэг тийм нэг юм одоо эрэхтэй хүнээр яриул нэг сайхан нэг тийм юм ханхайлсан те нэг юм дуугүй чимээгүй дүү нэг тийм төрлийн тэгээ энийг яриул бас над чиг бас жоо хаалах магадaltaй яриад л яриад гэтээ ер нь их айхдаг хүн тийм ярьдаг тэгэл ижигээ хайрлал юу яадаг байх гэж боддог шүү дээ би манайхан ингэж ээж урдаас нэг айхтар сөргөлдөж чаддаг тэгэл юм хэлвэл ээж ч бас юм хэлвэл аюу жинтэй л тэгээ манай эгчнэр бол яншна тэгээ манай том эгч бол амар загна шүү дээ хувц угаахгүй байсаас дарчаагүй энэ төр гэд тэгсэн юмнээ биднээр хувц мус угаалгадаг одоо бид нар чинь би одоо айгу муузан сурцсан одоо цагаан сар магаан сар болвол одоо баярын зарим нэг юм цөөхөн тохиолдолд хүн чинь нэг юм айгу гах шаардлага гарнаа да. Тэгэхэд манай эгчнэр аяах чугаалгаж байгаагүй гэхээр тэгээ ааваас хойш эдэний дээжийг одоо ингээд одоо манай ах тустаагаар авчихсан л да. Тэгээ эдэний дээж мэйжийг ингээл ахад аяглаа ингээл яадаг. Тэнгүүтлээ хамгийн дөрөнд их чинь манай эхнэрээс бас авах зан чанарууд Монгол эмэгтэй хүнд байдаг юм зан чанар зөндөөл байдаг юм гэж харддаг. Тэгэл ингээл хоолны дээж мэйжийг заавал одоо эрэгтэй дүүнэртэй ахлаж хийн гэдэг ч юм. Тэгээ айлын одоо манай нагц магц нар ирнэ шүү дээ. Нагц ах нар ирнэ. Тэгээд нагц ах ирсэн ч гэсэн ингээл хамгийн одоо бол одоо хамгийн дөрөнд миний аягаан тоол гэдэг ч юм уу те. Ингэдэг. Тэгэл миний бүс малгайг бол ингээл доошоо тавихгүй шүү дээ. Тэгэл доошоо тавихгүй аль болох дээш. Тэгэл хүү амтаа орж ирнэ. Тэгэл надаас юм асууна. Тэгэл ингээл юм асуухаар тэгэл манай ихснэр чи ингээл амар бахархаал ингээл ярина аюу. Тийм эрэгтэй хүнийг тийм ингэж хайрлах, хүндэтгэх ийм үзэлд аюу ийм тийм юунд аюу сайн суралцсан юм болов. Өөртөө ч гэсэн тийм ихтгэл үнэмшлэн тийм юм бол боддог юм. Тэг гэр бүлийн талыг үлдээ манайх. Анх ер нь подкастэнд оролцуулна гэхэд за ер нь энэ талаар асуух хэрэгтэй. Ер нь бэлдэж мэлдсэн асуулт байгаа юу? Түүхийн тал дээр намайг жоохон түүх мөхт сонирхолтой гэд бэлдсэн байж магадгүй гэж би бодсон шүү. Тэгэл өөр ч юм бол бодоогүй. Түүх талаас намайг асууж магадгүй гэж бодох байх гэж бодсон. Би чинь түүхтэй айгу ач холбогдол өгдөг. Тэгэл хамгийн анхын Оюнбат тогш хүмүүнлэг уншигчд гэдэг ийм номын клубыг байгуулж байхад би чинь нөгөө хувь хүний хөгжил, уран зохиол, за тэгээд нийгэм шинжлэх ухааны гэдэг ч юм уу те. За тэгээд философийн ном, философи гэдэг ном ямар ч тийм сонирхолтой те байж хагаад тэгээд түүхийн ном айгүй уншдаг. Манай аав чинь айгүй, манай ээж аав хоёр ингээл ном айгүй сайн уншдаг. Ялангуяа манай аав бол түүхийн номыг айгүй сайн уншдаг. Тэгээд чойн минь шүлэг мүлгүүдийг айгүй их юу яадаг. Тэгэл аавын баахан номнууд. За тэгэл би чи нөгөө анх үсэг сураал тэгж жааст те 1 2 дугаар анги 3 дугаар анги хөгдөж. Тэг үсэг сураал шууд түүхийн ном уншаал те. Тэгээд тэр чинь уц гэж байсангүй. Тэгэл эгч нар чин хичээл рүүгээ явчихна. Ах болохоор өглөөний ээлж би чи өдрийн анги. За тэгэл манай дүү чин болохоор ингээл цэцэрлэгт явж байгааг манай баг дүү ялгаатай гэрийнхнаас ялгаатай. Тэгээ хинц хүүхд тэгэл манай дүү чи цэцэрлэгт явуулааг ингээл. Тэгээд манай дүү аа би гэл бид гур үлддэг аахгүй гэрт гуруулахна. Тэгэл үлдэнгүүтэл бид гурав чи юу хөвт. Тэгчээд аа одоо бид хоёртой нэг айхтар юм яриад байхгүй тий. Дүү надтай юм ярихгүй. За би ч тэр хоёртой юм ярихгүй.
Тэгэл нөгөө гэрт байгаа түүхийн номнууд чинь сөхөөл үзэн. Тэгээ нөгөө хүннүү сүннүүгээс ахгуулаад чой болсон цэдэн бал хүртэл нь 10 жилдээ дуустал нь уншсан та тэр түүхийг. За тэгэл түүхийн ном уншсан гэвэл айгу одоо бараг л хэлүүл айгу олон замбрааг болно байгаа хөө. Тэгээ тэр талтай ач холбогдолтой. Тэгээ аавын хилдэг зүйл нь түүх уншсанараа нэг буруудах юм байхгүй. Түүхийн ном уншвал одоо ач холбогдолтой зүйл нь түүх уншсанаар түүхийг уншиж мэдснээр судалснаар их орондоо хайртай те гэр бүлдээ хайртай хүнд хайртай хүн болж төлөвшнө. Их оронч үзэлтэй нэг өсөн доо тийм ээ. Хоёрдугаарт ийм түүхийн одоо агуулга хэлбэрийн хувьд өөр ч гэсэн агуулгаараа одоо өмнөх болсон зүйл одоо жишээлбэл хар тахал гэж юм болсон шүү дээ. Хар тахал буцаал хэдэн зуун жилийн дараа коронавирус гэж болж орж ирж байгаа байхгүй тийм ээ. Тэгэл ингээл мөслөгийн үегээл тэд удаа мөссөн ингээл дэлхийн нийт удаа тэд 17 удаа ингээл мөссөн гээл ингээл ярьдаг шүү дээ. Ингээл түүхийг судалснараа ингээд маргаашаа мэдэх боломжтой. Ирээдүйг мэдэх боломжтой. Тэгээ ингээл аав хэлдэг тэгэл ингээл түүхийн номыг айгүй уншдаг. Тэгэл номын клубд орж ирэл түүхийн ном унших гэдэг чинь Оюнбат багш. Тэгээ дан ганц түүхийн ном уншдаг шүү. Тэгээд дан ганц түүхээр явахгүй бас энэ шинжлэх ухаан танин мэдхгүй. За тэгээ философи тий. За тэгээ тэр дорны одоо тэр буддизм энэ төр гэдэг одоо юм хувь хүнийг хөгжүүлэх зэн буддизм гэдэг одоо тэр гой номнууд ярьдаг штэ багш чинь хайрлаг урлаг гэдэг хувь хүнийг хөгжүүлэх үүний хөгжлийн тэгээд тэр уран зохиолын энэ төр гэдэг тэр номнуудыг яриа. За тэгэл улам номонд дуртай болгосон. Гэхдээ би сүүлийн үед бол ном аягүй баг уншлаа. Баг уншаагүй дээ. Хамгийн сүүлд би тэр амьдрах уу гэдээ багш бэлгэлдэг номыг Оюнбат багш бэлгэлдэг номыг уншсан юм. Тэгээд түүнээс хойш баг ном уншаагүй юм байна да. Ном унших нь сэтгүүлч мэрэгжилтэй яаж холбогддог вэ? За сайн бодож байгаагүй л асуулт байна. Гэхдээ ном уншснараа Оюнбат багш хэлж байгаагаар бол жишээлбэл бид нэр янз янзын хүмүүстэй харилцсан тийм ээ. Тэгээд уран зохиолын ном дээр одоо жишээ авбал уран зохиолч одоо тэр чигтээ ёс суртахууны одоо тийм хүнийг тухайн уншигчаа ёс суртахуунд ингээд суралцуулж яадаг одоо ингээд юм байна л да. За тэгээд тэр ёс суртахуунтай байхын талаар сургаж байна тий. Тэгээд бид нар чи наад зах нь хүнтэй ярихад тий ингээд хүнтэй ярихад хүнтэй уулзал цаг цовлоход ингээд тий тэр зүйл дээр суралцах нь шүү дээ. За тэгээд тэр шинжлэх ухаан за тэгээ тал талын мэдлэгтэй байвал бас ойлгомжтой тий. Бүхий л хүнтэй ярилцсан чадна ярилцах. Одоо тийм. Тэгээ цаашаа дэлгэрүүлээд юу гэж хэлмээрийн сайн мэдэхгүй л юм. Гэхдээ ямар ч байсан одоо нийтлэл бичих за тэгээд за тийм бичиг ажил гарна шүү дээ тий. Бичиг чивэг ажил дээр тийм одоо тийм хаа нэгтээ уншсан номны үгээрээ тий бас ингээд бичих одоо тийм айгу олон тийм үгийн баялаг сайжирнах юм одоо тийм байх гэж бодож байна. Тэгээ өөр бол сайн хэлж мэдэхгүй. Манай Оюнбат багшаас асуувал их гоё ярьж өгөндөө Оюнбат багш маань та. Төгсөөд энэ мэрэгчлэр ажиллах уу? Ямар мэрэгчлэр яг энэ салбартаа байгаа мэрэгжил одоо айгу олон чиглэл байгаа шүү дээ тийм ээ. Би болохоор зүгээр түрүү жил экологийн сэтгүүл зүг ариун багш хичээл ариун багш ордог нэг хичээл байдаг. Одоо та нар 3-ын хавар үзнэ. Тэр хичээл дээр би ч одоо нэг амтан тижээдэг те амтанд ингээл хайртай, байгаль тийм хайртай, мод сод тарих дуртай. Ингээл цэцэг ургамал тархаараа л ингээл юм сайхан цаанаасаа нэг тийм гой болдог хүн чинь ийм эколог ийм байгаль талдаа айгуу тийм сонирхолтой байхгүй. Тэгээ би зүгээр төгсөөд экологийн сэтгүүлч болъё гэж бодож байгаа. Тэгээд одоо миний сая амьдрал гарсан одоо маш тийм том эргэлтийн цэг бол одоо тэр 3-ын хавар тэгээд тэр экологийн сэтгүүлч болъё гэж бодсон. Одоо цаашдаа миний зүгээр амьдралаа зүгээр төсөөлөхөд ийм экологийн талаар энэ тогтмол нийтлэл тэ нэвтрүүлэг гаргадаг ийм сэтгүүлч болох байх. Тэгээд айхтар тийм ус төр мөртэй холбоотой аль болох ус төр тэр нэг хүмүүстэй муудалцах алцах талдаа нэг жоохон холуурл бай гэж бодоод байгаа шүү дээ бурхан тий.
Тэгээ дийлэхгүй байх тэр хүмүүсийг. Тэгээ олон ах дүүтэй хүн болохоор янз бүрийн барьцаалах асуудал зөндөөл байгаа. Хэцүү. За энэхүү дугаараар бид нар Буяна ахын ерөөсөө өмнө харж байгаагүй өнцгийг бас олж харсан байх гэж би бодож байна. За тэгээ бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн дугаарыг хүлээн авч сонссон та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.